Сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Хинтээ аймгийн Чингис хотоос Дин Дом подкастын маань эхний дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн дугаарт хуваарай бизнес эрхлэгч, 4 хүүхдийн ээж Сүхбаатрийн баяр цэцэгч маань оролцоод байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Энэ орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За, юуны өмнө энэ дугаартаа урьж оролцуулсанд баярлалаа. За, танд бас хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За, манай Дин Дом подкаст маань болохоор ер нь бол нөгөө ямар нэгэн сэдвт байрагдаагүй чөлөөтэй нөгөө зочин маань өөрийнхөө доторх нөгөө бүхэл бодол санаж явдаг, санаа зовдөг бүх зүйлээ ер нь бол илэн далангуу ярих зорилготой подкаст байгаа. Тийм болохоор та бие барилгүй чөлөөтэй айл болох надтай гоё харьцаад бүх зүйлээ илэн далангуу үзэгчтэй ярилцж өгөөрэй гэж хүсэж байна. За. Тэгээд эхнийхээ асуултыг танаас тавья. Таны ер нь бол хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? Хүүхэд нас маань хөдөө малчны отгонд жирийн л нэг 10 хүүхэдтэй айлын томхон ямар малдаж, морь унаж, хүний л хийдэг нөгөө тэр үед ч одоо нөгөө ан амтан хоройгүй тийм үе байсан таргаа өвчин үнэгээ саана яг л хийдэг нэгдлийн үнээг хүртэл саадаг л үеийн хүнтэй би ч талханд очирлаж явсан мэтчлэн тийм үеийн хүн учраас тэгэл хийтгэл ажлыг хийж өглөө 4 цагт босож үнэгээ сахаас эхлээд миний хүүхэд насны өглөө эхэлдэг байсан. Тийм амьдралаас эхэлсэн. Гэр бүлийнхаа талаар надад танилцуулаач. Гэр бүл гэвэл би одоо ам бүл зургуулаа 4 хүүхэдтэй нөхөртөөгөө хамт Хинтээ аймгийн Унган хүүхэдтэйс Хинтээ аймагт ер нь бол 7 дугаар ангида шилжин сурах гэж ирсэн боловч Хинтээ аймгийн Унган хүн болоод одоо ажил бизнес амьдрал бүх юм маань эндээ үргэлжлээд Хинтээ аймагтаа амьдарч байна. За та тэгэхээр айл нутгийн хүн блэ? Ер нь бол Унган нутаг Нариулан сум, Хинтээ аймгийн Нариулан сум шиг утаг. Их зарч нутаг. Зөв. Би болохоор таныг ингэжсэн юм. Би нэг тоглолт үзээд явж байсан юм аа. Тэгсэн чинь нэг таныг нэг найз харангуут ингэсэн байхгүй. Энэ ихчтэй амар гоё ихчээ. Би амар гоё авч явдаг. Айгуу гоё юм ихтэй. Тэгээд би харсан чинь ингэсэн амар тийм Европ царайтай. Би бодсоо энэ ихч одоо ямар нэгэн тийм Европ аав ээжийнх нь аль нэг тал нь тийм гадаадын тийм гаралтай хүн юм болов уу гэж бодож байсан байхгүй. Таны энэ ертөнцөөр бүр аялмаар яг тэр үед амар санагдчихсэн. Эхнийхээ дугаартыг урьж оролцуулъя гэд манай энэ тэгшээгч санал болгоод би бас тэгээ энэ хүнийг оролцуулъя гэдэг дэмжижсэн байхгүй юу? Яг энэ талаар би ер нь маш олон хүнээс чи ирлээ эсвэл орсоо гэдэг үгийг айгүйх сонсч байсан. Тэгээд нөгөө нэг хариултыг хүлээж авдаггүй асуулт гэдэг шиг үгүй би цэвэр халах малах гингуут хутлаа яриадаа гэж хэлдэг урдаас тандаа тэгээд нөгөө итгэхгүй л яах гэж асуу тэгээд энийгээ л өнгөрдөг. Тийм асуултад толгордог. Тийм байна. Би бас яг тэгж утчихсан гоё. Яалтчгүй л нэг байгаа Орос юм уу эсвэл ямар нэгэн л Европ ч юм уу нэг гаралтай байгаа аав гэж бодчихсан гоё. Бүр айгүй тийм гоё тийм өрмөц царай түрхтэй айгүй гоё юм харин яг тэгж асуугаад байдیں۔ Та маань одоо Хинтээ аймагтаа бол яг хуваарай бизнес эрхэлж байгаа тий. Яг хуваарай бизнес эрхлэгч хүний хувьд ер нь бол ямар асуудлууд тулгарч байна орон нутагт ажиллахад? Ер нь бол миний салбар чинь гоо сайхан өсчин. Одоо өсчин гоо сайхны салбар гэдэг чинь өөрөө бол үйлчлэгээний салбар. Одоо бол нэлээд хүч аваад ер нь үйлчлэгээний салбар гэхээсээ илүү хүмүүсийн үн цэнийг бүтээдэг салбар болоод бас хөгжиж байна. Тэгээд одоо бол хүн өсчнээ сонгодог, үйлчлэгээгээ сонгодог, гоо сайханчжсэн гоо сайханчаа сонгодог, өөрийн гэсэн очдог хүндээ болцсон. Ер нь бол тэгээд нөгөө хөгжиж чадчихвэл одоо энэ нийгэмд чинь нөгөө зараар биш үн цэнээр өнөө олж авдаг болсон. Тэгэхээр ерөөсө болж өгвөл энэ салбар маань тулгамдж байгаа асуудлын хувьд бол бид нөгөө хөгжиж чадж байгаа юм бол хүнийг үл ингээд үйлчлүүлэгчдийг үл татаад авчдаг. Тэгэнгუთ бид нарт нэгтлээ нэг шийдэж чаддгүй тулгамдах асуудал гэхээр нэг туризм байр эсвэл төрөөслөгчдийн ааш ариншин гэх юм уу те. Тэгээ ихэнх нь л нэг хүмүүсээ авч өгсөн байрыг төлөлдөж амьдэрдэг. Тэгээ нэг шууд л нэг байр худалдаж аваад үйлчлэгээ эхэлчих хүн хэдвүлээ те. Тэгээд ихэнхдээ л нэг төрөөсийн байрнаас эхэлдэг асуудлууд жоохон хүндээдэг. Тэрнээс л үйлчлэгээний байгууллага өөрөө цагаа тохируулна гэх мэтчлэн бас их гоё штэ салбар нь өөрөө. Та одоо энэ салбарт ороод хэд жилдээ ажиллаж байна вэ? Би одоо яг 7 дахь жилдээ явж байна. Зөв.
миний бас нөгөө нэг амар хэлэх туртай гоё гэдэг байхгүй юу. Би бас багтаа бол тийм амар бас яг аав ээж мань малчин гаралтай. Тэгээд тийм нэг цэцэрлэгтэй бол тийм боор тэгэл цэцэрлэг яг орох үеэр л аав ээж хотод аймагт оруулаад ирнэ. Тэгэл ингээл сайраа хацартай тийм боор хөхтэйсэн байхгүй юу. Тэгээд ингээл багын зураг мөр харахад одоо хүмүүс таньдаг байхгүй. Тэгээд би амар гоё үг олж сонсно ингээд царай муутай эмэгтэй өнгөж байдгүй харин залхуу эмэгтэй гэж байдаг гэдэг үгэнд амар итгэдэг байхгүй. Амар хичээж яг юу байдаг. Гоо сайхандаа бол анхаардаг. Эмэгтэй хүн гэдэг чинь гой сайхны угаасаа бэлэг тэмдэг штэ. Тийм болохоор маш их анхаардаг. Тэгээ таны бас энэ мэрэгчлэр бол маш их бахархаж байна. Одоо ч гэсэн байгаа байдал чинь та баг миний насны л хүн юм шиг амар гоё харагдаж байна. За тэгээд дараагийн асуудал гэхээр одоо та 4 хүүхдийн ээж те. Одоо 2 дугаар одоо мэлээ. Тий 2 дугаар одонтэй ээж хүн. Ээж хүний хувьд одоо ээж байх ер нь 4 хүүхэдтэй 2 дугаар одонтэй ээж байхад танд ер нь ямар гэдэг вэ? Гоё шүү дээ. За нэг үгээр хэлгээд шууд гоё. Би ягаад гоё гэдэг үг гэхээр би угаасаа хүүхэд байхасаа л нэг юм 4 хүүхэдтэй болно гэдэг юм тийм захиалах шиг юм одоогоор бодоход бол юм ингээд ухаж дүнхөд ойлгоо санаад явахд бол захиалгал өгсөн байсан байлээ л дээ. Ерөөсөө л анханасаа л би 4 хүүхэдтэй болно. 4-ийн тондортой ч гэдэг юм уу нэг юм сэдэлтэй дандаа 2 том маань хөө байвал гоё. Тэргээл аюу туслуулна. Өстэй 2 багыгаа охин төрүүлнэ гээл аюу тэгж ярьдаг гэсэн чинь яг мөрөөдлөөрөө бүр ингээд 2 том маань хөө 2 баг маань охин төрсөн. Тэгээд 4 хүүхэдтэй байхад нэг хүнд гэж харуул хүнд штэ. Надад бол үнэхээр гоё. Би ягаад нэг юм хамаг ажиллаа нэг том ажлын ард гарсан юм шиг мэдрэж баг охиноо төрүүлчихэд авч ирсэн. 2 охин маань хоорондоо 7 насны зэрэг таахгүй. Тэгээд баг охиноо төрүүлчихэд би нэг юм хамаг ажиллаа хийцэн юм шиг нэг амар марч юм шиг нэг гоё мэдрэмж авсан нь яг би 4 хүүхэдтэй болно гэдэг байсан нөгөө төлөвлөгөө шиг. Тэгээ яг хүүхдээ ингээд 4 хүүхдээ төрүүлчихэнгуудаа яг л юм болчлоо штэ гэсэн мэдрэмж аваад тэгээд одоо бол би хүүхдүүд маань надад нөгөө тусалдаг, дэмждэг. Би бас хүүхдүүдийнхаа хөгжил, боловсрол бүх үйл зүйлд нь ер нь бол өөрийнхөө хичээж чадах одоо би юу хийж чадах юм те миний төвшөнд би бүр юу хийж чадах юм гэдгээ тултлан хүүхдүүдийнхаа төлөө хийж өгдөг. Яагаад гэвэл би чи өөрөө олон хүүхдтэй айлын хүүхэд бидрийг олон хүүхэд учраас бидний ч нөө сургана, хөгжүүлнэ гэдэг чинь өөрөө нөгөө бас хүнд штэ тий. Тийм учраас би 4 хүүхдийг бол би өөрөө олон хүүхдтэй айлаас гаралтай учраас цөөхөн гэж үздэг. Би цөөхөн хүүхдтэй юм чинь тултлан хөгжүүлээ, тултлан хүүхдүүдийнхаа төлөө бай гэж боддог. Гайхалтай. Тэгээд яг таныг харахад бол ер нь 4 хүүхэдтэй гэхэд бол баг хүүхдгүй шиг л бүр мондаг айгуу гоё бие авч явдаг юм хтэй. За одоо хоёлаа ээж байх тухай ингээд ярьлаа. Ээж байх, эмэгтэй хүн байхад ер нь та ер нь өөртөө яг ямар зарчим баримталдаг вэ? Миний эмэгтэй хүн байх, ээж хүн байх гэдэг зарчим маань ерөөсөө хамгийн түрүүнд баримталдаг зарчим гэх юм бол би ямар ч гэсэн өөртөө зав гаргана. Өөрийгөө хайж гэж болохгүй гэсэн. Ерөөсөө бүх төлөвлөгөөний дотор миний өөртөө гаргах цаг заавал байдаг. Би өөртөө өнөөдөр 2 цаг гаргах хэвээр 4 цаг гаргах хэвээр. Гэт би ерөөсөө нэг миний ажил яг угаасаа нэг цаг төлөвлөж цагаар явдаг учраас яг өөртөө гаргах цагийг тогтмол гаргана. Би юу ч тохиолдсон нэг ямар ч исэн өөртөө гаргах цагаа гаргачаад бусад ажлыг төлөвлөд араас нь амжуулна. Тэр дотор ч бол хүүхдийн сургуулийн хичээлийн цагууд чинь бүгд тодорхой учраас би өөртөө гаргах цаг нь тодорхой шүү дээ. Би өглөөний цагийг өөртөө гаргаж авна. Та тэгэхээр одоо нөгөө багтаа 10 хүүхдтэй айлын том байсан өглөө 4 цагт тусдаг гэсэн гэж байна. Одоо хэдэн цагт тусдаг вэ? Одоо бол би яг ажилдаа шаардлагатай бол би 4 цаг 5 цагт ч би босно. Шаардлагагүй бол би унтна. Одоо чи би чинь бас хэдэн настай вэ унтахгүй бол айрсан асуудал үүснэ. Би 10 хүүхдэд айлын том охин байхгүй. Дээр 2 ахтай байхгүй. Зөв. Том охин. Тэгээд доороо дүүнэртэй. Тэгэхээр 8 дахь гэсэн үг юм шүү дээ юм уу? Зөв. За тэгээд та ер нь бол одоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй зөвлөгөө гэвэл одоо ингээд 4 хүүхдтэй мөртлөө хажуугаар нь би ингэж гоё авч явж байгаа хүний хувьд зөвлөгөд хамгийн чухал зүйл юу яг эмэгтэй хүнд хамгийн чухал анхаарах ёстой зүйл өөрийгөө ингэж авч явахад яаж хайж гээгдүүлэхгүй байх ёстой вэ? За баярлаа. Гоё авч өгдөг гэж хэлсэнд. Тэгээд ер нь бол охид бүсгүйчүүдэд би яг өөртөө анхаарал хандуулаа гэж хэлэх юм бол хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ гэвэл арьсандаа гэж хэлнэ.
Тэгээд эмэгтэй хүн үр хөвгөд гаргасан л юм чи үр хөвгөдтэй анхаарал заавал гаргана. Тэгээд нөгөө нэг төрүүлсэн чинь болоо гэдэг үүрэг ерөөсөө байхгүй. Заавал үр хөвгөдтэй цаг гаргана. Гэтэ ер нь бол хамгийн анхны нөгөө хүмүүс нөгөө нэг ингэж ярьдэн штэ тий. Алгын чинээ нүрээрээ л хамгийн түрүүнд уулздаг штэ гэ тий. Тэгэхээр ядчил чиний үнц нь чиний харсан дээр тогтоод, чиний нүүрэн дээр тогтоод тэрнээс цаашаа чиний дуу хоолой гэх мэтчлээ ингээд нөгөө даамжраад явдаг учраас хамгийн эхлээд хүнтэй уулздаг нүрээ арьсаа гоё байлгачвал болд юм болоо гэж боддөг. Бас өөрийнхөө хувьд тийм зарчимтай бас явдаг. Зөв. За тэгвэл эмэгтэй хүнд байх хамгийн чухал зан чанар гэвэл Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ? За та нэг 3 гол зан чанар нэрлэлтэй. нэгдүгээр эмэгтэй хүнд байх хамгийн чухал зан чанар гэвэл ар гэр нөхөр ямар ч гэсэн нэг эр нөхөр гэдэг нэг аюул чухал хүн байгаад байгаа шүү дээ. Эмэгтэй хүн болгонд тэр хүнийхээ үн цэнийг унгаахгүй байх нь эмэгтэй хүний чухал нэг зан чанарын нэг юм болов уу гэж миний хувьд боддог. Тэгэхээр ингэс үг юм тийм үү? Хань хийжлээ маш сайн хүндлэх хэрэгтэй л гэсэн утгатай. За Ядчил би ч нөгөө нэг өдөө өссөн эмээ өвөө ойрхон эмээ маань ойрхон байсан. Аав ээж маань жоохон ёс төртэй айл. Тэхийн учраас би ядчил ирэх хүний хязээч нөхрийнхээ малгайг бүсийг газар тавиад авахгүй л хүний нэг байхгүй юу. Тийм учраас би нөгөө дээдлэх юм а дээдлэн үнсэн нөхрийнхөө нэр төрийг ямар ч хэлсэн доош нь буулгаад авахгүй. Тийм байх хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгтээ яг нөгөө нэг зарим тохиолдолд эмэгтэй хүмүүс маань нөхөртөө гомдсон гомдол эсвэл янз бүрийн нөгөө нэг юу байдаг штэ. Нөгөө нэг хэсэгэн зургийн тунирхлаасаа болоод хин нэгэнд муулах ч юм уу тий. Тэгэхээр би тэрийг бол ер нь бол хамт амьдрах нь тодорхой. Салж нийлэхгүй амьдрал юм чинь нөхрөө нэг муулаад дэмий ахаа л гэж бодтыг. Яагаад гэвэл нэг хүнжилтэд орох нь та хоёр тэгээд хамт байх нь та хоёр шүү дээ гэж зарим нэг өөр дээр орж ирсэн надаас зөвлөгөө аваад яриаг маань сонсоод байдаг хүмүүст энэ төр бол хэлтий миний дөө ер нь бол сонсоод үз цаадах чи яг юу хүсэж байгаа юм яг яах гээд байт юм бол миний дөө нэг эхлээд нэг анхаарад үз яг өөрийнхоороо дайрахгүйгээр гिचэндээ нэг анхаарад үзэлтэй гээл өөрийнхөө хэмжээнд ерөнхийдөө нэг тиймэрхүү зөвлөгөө өгөөд за хоёрдугаарт гэх юм бол эмэгтэй хүнд үнд цэник гэж хэлэхдээ би яавч явах байдал ядчил нөгөө нэг өөрийнхөө хэмжээнд тааруулаад нэг байгаа юмдаа тааруулаад зөв хоолчдаг тий өглөө оройныхоо цагийг тохируулцдаг ядчил нөгөө нэг энэ чамд хортойг мэдсээр бэжж идэхгүйгээр тий гэсэн үг тийм үү. Тэгээд би авч явах байдлыг бол би ер нь бас байх ёстой гэж боддог. Тэгээд 3 дугаар эмэгтэй хүний боловсрал. Эмэгтэй хүн нөгөө дээр үдүүл ингэдэг гэсэн шүү дээ. Боловсралтай боловсралгүй амьдрын өстө баг нөгөө цай сайхан чамдаг байвал гэдэг шиг. Би нөгөө амар дээр үе юм биш ч гэсэн би бас нөгөө хаяанд маань эмээ маань байдаг байсан учраас би бас нөгөө нэг дээр үе нөгөө нэг ёс хүмүүжил ёс уламжлалыг би ерөөсө газарт гიშгдэг байхгүй юу. Жишээ нь би цагаан сараар ямар ч исэн бүхэл бүтэн овоц өвчгөө тавиад эдээгээ засаад цагаан сарыг би жинхэнэ утгаар нь хүүхдүүдэд дээлийн уйлаад гутлыг нэмсүүлээд яг бүрэн утгаар нь цагаан сарыг хийдэг. Тэгээд наадмыг би бүрэн утгаар нь зориулаад хүүхдүүдэд дагуулад үзүүлдэг. Яагаад гэвэл эн чинь бидний өв уламжлал соёл учраас би эмэгтэй хүн нөгөө нэг энэ нэг хөрхүүд нэг уламжлуулаад явуулаад болоод ах боломжуудыг өөр хүүхдтэй бас нэг үн цэнийг ойлгуулад ирээдүйд миний хүүхэд надгүй амьдрахтаа ээж минь бидрийг ингээд дагуулад наадам үздэг байсан юм чинь би ч гэсэн хүүхдүүдэд дагуулад наадмын үзүүлээд цагаан сарыг хийгээд идэг байя гэдэг юм яс байх болов өв соёл юм болов гэж бас боддог байхгүй. За би сая таны ярианаас ингээд сонсч байсан чинь ингээд орж ирсэн хүмүүст ингээд харилцаж байгаа хүмүүст ингээд зөвлөгөө өгөөл гаргадаг гэд хэлж чинь тийм үү. Ер нь тэгээд яг анзаарахад ингээд гоо сайханд ороход ер нь бол нэлийн цаг хугацаа шаарддаг тийм үү. Тэгм бол яалчгүй гоо сайханд одоо ингээд орж байгаа хийлгэж байгаа нөгөө хүнтэйгээ ингээд ярилцдаг те. Айгүй их юм ярилцдаг. Ер нь дийлэг эмэгтэйчүүдийн сонсон зүйл тийм гоо сайхны салаа матанаас яг сонсон зүйлээдэг тийм олж мэдсэн. Айгүй мэдээлэлтэй эмэгтэй хүмүүс чинь гоо сайхан чинь яг тийм байхгүй юу. Нэг хүний толгой дээр яг төвлөрөөд бүтэн цаг 2 цаг 3 цаг тэг зарим нь юу хэлэхээс хамаарат яг тэр хүний толгой дээр ганцхан бие сууж байгаа. Тэр өөрөө ч өөр хүн бужигнаад байхгүй. Тэр хүн чинь өөр хүнтэй юм ярихгүй. Зарим нэг тохиолдолд бол хүмүүс ингэж унтаад байгаа шүү дээ. Унтаад амарчмал бие мэрэж болтнод байхгүй тий.
тайван сайхан амруулчихна. Үнэхээр надтай юм ярих гад сэтгэлээ онгойлгох гад эсвэл нэг тайвшрах гад ороод ирсэн хүмүүс бас байдаг байхгүй юу? Ямар нэг юм байгаад байгаа тийм. Тэгээд нөгөө нэг гарц гаргалгаа гэж олохоосоо илүү тэр хүнд өөрт нь гарц гаргалгаанд бүгд бэж идэг байхгүй юу? Зүгээр л би нөгөө сонсоод өччих чухал хэрэгцээ надад тэр хүнд байгаад байгаа учраас бид нар чинь яг толгой дээр нь сууж байгаа учраас гоо сайхан гэдэг чинь эмчтэй л адилхан шүү дээ. Хүний нууцыг цааш нь яриад яваад байхгүй. Тэр тэгж ярьж байсан, энэ ингэж ярьж байсан. Тэрний нөхөр тэгдэг гэсэн, эмний нөхөр ингэдэг гэсэн. Эсвэл тэрний ихнэр тэгдэг гэсэн гэдэг юм бидраас эзэж гарахгүй шүү дээ. Тэ? Бүхий л эмгтэй хүнж бай, эрэгтэй хүнж бай, хүүхэдч бай. Хүүхэд хүртэл өөр өөр ингэсэн. Тээцэн завлантай. Би уул нь ингимээр идэг байхгүй байна. Би ингимээр байгаа байхгүй юу? Таач ээж аа. Би тэгээд нэг удаа нэг юунд хүүхдийн юунд нэг сайн дурын юмд оролцоод ижсэн чинь энэ ч аюу стресстэй шүү дээ, амар стресстэй шүү. Та стресстэй те гэсэн чинь тийгч бүгдээр 20 охин байжснаас зэрэг тийш тэгэл буалтал. Тэгэл энэ хэд ч угаасаа л ийм зан чанартай ийм л хүмүүс агаад байгаа. Зүгээр л өөрийнхоор нь тэр хаалгаа савж л ягэл дагаа орхичих хэрэгтэй гэсэн чинь нэрээ стресстэй юм уу гэж юу дараа тэгж аав ээж нь ойлгохгүй болохоор ер нь найзуудтай л ер нь л юм өсвөр насны хүүхдүүдийн хамаг нууцыг ер нь яг найзууд нь мэдчихэдэг байхгүй хамгийн чухал зүйл. Тэгээд нөгөө хүүхдээ ээж аав сайн сонсдог байх юм бол найзуудтай ярих шаардлагагүй байхгүй юу? Тийм учраас эмэгтэй хүний бас нэг ээж хүний үүрэг хариуцлага гэдэг чинь хүүхдээ сонсоод тэрийг буруутгах, зөвтгөх ямар шаардлага байхгүй. Тэр хүүхэд ч гэсэн бас нөгөө шийдвэр нь байж идэг байхгүй. Яг яах гээд байгаагаа шийдсэн мөртлөө ээж ингэж байгаа байхгүй, тэгээд байгаа байхгүй, би тэгчмэр байгаа байхгүй гэж явж идэг. Тэгтээ нөгөөх нь дотроо шийдчихэд уул нь өөрийнхөө л эргүүлэх гээд байгаа бодол нь тэгэнгუთ нөгөө бурууч бай, зөвч бай зүгээр л сонсоод л миний охин уг нь тэгчмэр байгаа юм уу, миний хүү уг нь тэгчмэр байгаа юм уу гэдэл жоохон сонсоод өгчих юм бол нөгөө найзын хэрэгцээ нөгөө хит их найз руугаа тэмүүлэхгүйгээр ээжтэйгээ аавтайгаа ярилцаа сурцсан хүмүүс бол хит бас нөгөө нэг гадагшаа тэмүүлэл нь бас бага байдаг гэж би өөрөө харж үзэж бас хүүхдүүдтэйгээ дотно нэлээд сайн сонсож өгье гэж боддөө шүү дээ. Зөв маш гоё зөвлөгөө байна. За тэгээд би сая яг дотроо бодож исэн дараагийн асуултаа. Тэгээд би саяхан нэг юунаас сонсч ирсэн маа нэг бас нэг подкаст үзэж байгаа сонсч ирсэн байхгүй. Эмэгтэй хүний одоо нөгөө өдөрт хэлэх ярианы нөгөө тэр үгийн тоо хэрэглээ нь болохоор нэг 20,000 орчим байдаг гинэ дунджаар. Эрэгтэй хүнийх болохоор 7-аас 10,000 хооронд идэг гинэ. Тэгээд ингэж байгаа байхгүй. Одоо ингээд гэр бүлийн чинь хүн жишээлбэл нөгөө эрэгтэй хүн гэдэг штеп. Өдөржингөө ажиллаж ирээд орой ингээл юм ярихаар л чи ингээд сонсч өгөхгүй ер нь нэг жоохон төвөгшөөсөн маягтай ойлгохгүй. Тэр нь угаасаа нөгөө физиологийнх нь эрэгтэй эмэгтэй хүний ингээд онцлогоос шалтгаалаад тийм байдаг гэж байна. Тэгээд ингэжсэн байхгүй. Би нүгийг амар найзуудтай хэлдэг гэр бүлтэй ингээл одоо ингээд уулздаг найзуудтай ингээд дотны найзтай амар хэлнэ. Заагүй тэгхгүй ингэхгүй гэд хэлэх юм бол найзаа чи хэрвээ стресстэй ямар нэгэн асуудал байгаа бол эмэгтэй хүн 7 хоногт 2 удаа найзуудтайгаа хуулж сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг гэж байна гэж хэлжээс ах. Тэрийг бас уншаад яг тэгээд таныг найзуудтайгаа ер нь хэр ойрхон уулзаж ярилцаж хамт цагийг өнгөрөөдөг вэ та? Би яг найзуудын төвшөнд гэх юм бол нэг хоёрхон яг бүр нэг юм гал найзууд үл цөөхөн байдаг. Тэгээд найзалдаг маш олон хүмүүстэй. Тийм. Найзалдаг маш олон хүмүүстэй учраас ер нь арга хэмжээ алах хэрэгтэй гэхгүй. Тэнд ч гэсэн энд ч гэсэн тэгэл нөгөө юм болгонд оролцоод тэгэл нөгөө мэдээж ганцаар оролцож явна гэж байхгүй шүү дээ. Цогцолтоо хөтөлцөөд гүүх хүнтэй болоод хүн чинь тэгээ яваад байгаа шүү дээ. Тэгээд тэр болгоноос нөгөө кайф авна, энерги авна. Тэгээд нөгөө сэтгэл санаа тайвширна. Тийм учраас нөгөө нэг эргээд ирэхэд эргээл нөгөө нэг супер энерги, супер хүчтэй орцсон байгаа юм чинь тий. Тэгэл нөгөө маш их энергитэй аз жаргалтайгаар нөгөө арын эргээд үлдсэн амьдралаа үргэлжлүүлээ юм шүү дээ. Мэдээж нэг өдөр гарч нөгөө явж шоудчихэд тэрчгээрээ алга болдог хүн гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг тэр өдрөөс авсан кайфаараа нэг хэсгийг явна шүү дээ. Тийм өнөө маш их стрессээ бухимдлаа ер нь тайлж байгаа найзуудтайгаа уулзаж би таныг болохоор нөгөө анх яг нэг тоглолтын дээр харж ирсэн байхгүй юу. Тэгээ та сая надтай ингээд бичлэг эхлэхийн өмнө ингээд ярьж байхдаа ингэж би ер нь ерөөсө алкогол амсдаггүй, цогтруулахундаа хэргэлдэггүй гэд тэгсэн мөртөө яг тэр үед ингээд харахад амар тийм дөргөө тийм галзуу өгчээсэн байхгүй юу. Тэгээ би сая сонсчод би итгэхгүй гайхаад яаж тийм амар ингээд ирч хүчтэй тийм байна та. Би бүр ууцсан юм шиг. Яг ууцсан найзуудтайгаа би ууцсан хүмүүстэй өглөөний 6 хүртэл чивчдэг шүү. Харин тийм үү гайхаад ихтэй гоё шүү дээ. Харин тийм. Яалчгүй
Яалтчгүй тийм эрч хүчтэй өөрийгөө бүр яалтчгүй цэнгэлж чаддаг хүн юм байна гэд амар бахарх чинь танаар. Нөгөө нэг байгаа болгоноосоо нөгөө нэг мэдрээд байгаа болгоноосоо яг ямар орчинд чамайг аваад ирсэн хүн тэр л орчиндөө зүгээр тасаал тэр орчиндоо л зүгээр яах гэж ирснээ л мэддэг байх хэвээр юм аа. Би заримдаа гайхдаг шүү дээ. Зарим хүмүүс ингээд нэг гой арга хэмжээндээр очичоод ингээд уцаа өршөөлгөн ирсэн юм шиг үү? Нэг санав. Тэгээд тэрийг заримдаа гайхдаг. Яагаад ийм гой газар мөнгөө төлж ирчээд эсвэл те ядчил хамгийн наазахаар утгаас санхугаа гарцдаж ирчээ те яагаад тэндээс тэр капиг аваад эсвэл тэр нөгөө нэг авах гэж ирсэн мэдрэмжээ тултал аваад те хунтнуур үзэх гэж очсон бол хунтнуураа л мэдрэлтэй те өөр нэг газар хайлан дүүлээд явж явах ямар хэрэг байгаа юм те эсвэл нэх гой сагсан тоглолтын дээр очиж зүгээр саагалтай зүгээр л өөрийнхөө л байх юм уу ер нь би бас нэг тийм өөрийнхөө байх нэг би тэгдэг байхгүй зарим нэг хөөрэ ихс нүрэн хэлдэг. Ер нь чамаа гарч яхад бас нэг бодлын амар шít гэж юу. Тэгсэн яаж юм гэсэн чи хэлэх юм а хэлчих. Бичих юм а биччих гэж. Тэгээд өөрийнхоороо байх надад амар. Эсвэл дараа нөгөө нэг өөрийнхоороо биш байчаа дараа нөгөө өөрийнхөө жинхэнэ зан гаргачаад яваад ээжэд байгаа л нэг энэ худлаа штэ гэд явж ирснээс дараа зүгээр сайн ч муу ч өөрийнхоороо тий тэгэл саагах үедээ саагчаал болох үедээ болчоод уухгүй хоёрт ямар ч ялгаа байхгүй. Зүгээр цус өөрөө таахгүй. Тийм ээ. Таныг угаасаа нөгөө уугаагүй ч гэсэн сатуруулгандаа хэрэглээгүй ч гэсэн тийм дөргөө болохоор найзууд чинь ч гэсэн одоо ер нь шахаж махгаа ер нь болцсон бах тий. Шахахгүй штэ. Намааг нөгөөдөл чинь уухгүй болохоор авч явдаг. Яагаад гэж морин чулаач хийх гэдэг юм. Залуу байхад бид нар бол ингээл тодорхой хэмжээний ууж идэн штэ. Одоо бол би энэ хүүхдүүдийн нүдэн дээр би арих ууж болохгүй гэдэг надад нэг юм байгаа байхгүй юу. Хүүхдүүд ухаан орцсон ийм байхад тэгээд дээр нь би энийг угаад тэр хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл ямар өнөртүүлж очих гээд байгаа юм те. Тэгээд ер нь бол уухгүй гэдэг шийдвэрийг нэлээд гаргаад нэлээд олон жилиг үзэж байна. Тийм. Бас нөгөө нэг найзуудтайгаа ингээд гарч нийлчээ. Тэгээд нөгөө нэг өөрөө уухгүй гिचингуудаа уусан хүнийг хараад би дургуутдаггүй. Уусан хүн явж л байдаг, ууцсан байдаг, тасраад унтсан байдаг. Надад хамаагүй. Яагаад гэвэл тэр өнөөдөр өөрийнхөө хэмжээнд тултал кап авцсан л явж штэ. Тийм. Хамаагүй штэ. Зүгээр өнөөдөр өөрийнхөө оршиж штэ. Тий. Харин нөгөө үргэлжлүүлэн мөнхөд сохтуу явах юм бол үзээ ядсан штэ. Дургу үрэн штэ. Энэ хүн яах гэж ирснээ мартцсан юм шиг эсвэл үр хөөгөө тань ижил байгаадаа гэд өмнөөс нь бас жоохон харамсдаг байхгүй юу. Ард нь ямар хүмүүс заваа сууж байгаа бол гэж бод. Тэрнээс өнөөдрийн аз жаргалыг мэдэрхээ тэр орой нэг гоё юмн дээр тэр хүн сохтоод гарнуу төшүүлээд гарнуу ямар ч хамаагүй. Миний хувьд тэр хүний талаар сөрөг мэдрэмж төрөх мөрөх инээтрэ гэдэг юм бол байхгүй. Гоё. Ингээ таны яриг сонссон ч өөр айгүй гоё. Яг тухайн цаг үедээ яг л нөгөө өөртөө болоод тэр тухайн орчиндөө гоё үнэл байх хэрэгтэй гэсэн утгатай тий. Одоо ингээд гоо сайхны чиглэлээр ингээд хуваараа бизнес эрхлэхийн хажуугаар танд ер нь өөрийн гэсэн өөр төрлийн хобби байдгүй Байд шүү. За ямар хобби вэ? Би ер нь бол юу яа айгүй олон юмыг ингээд сонирхож, судалж, ухаж, төнгөж ингээд нөгөө юмч гоё юм уу, тэр ч гоё юм уу гэж нэг хэсэг үзэж туулсны юм дээр одоо бол би ерөөсөө орчноо нөгөө нэг эко болох амар хоббитэй. Хашаандаа мод тарих, цэцэг тарих, хашаандаа ногоо жинсээ өөрөө тариад идэж ургуулах нөгөө тиймэрхүү юмд бас нэлээд дуртай. Тэгээд нөгөө эсвэл цөлд очихороо энд үр цэцэг тархил ургах л өдөр гэж боддог юм аа. Гомээр ингээ айлж явахаар юу. Тэгэл бас тэгж бодогдоод байдаг байхгүй. Тэгэл энэ тийм би ч бас нөгөө аяллаа хоббитэй. Аялах айгуу дуртай. Тэгээд нөгөө ямар нэгэн байдлаар аяллаа төлөвлөчих юм бол ер нь бол тэрийг хичээж аваад бүрдүүлээд тэгээд би тэдэн сарын тэдэнд явна да гэдгээ төлөвлөчөөл тэгэл яваад өгдөг. Би өнгөрсөн 24 он гэхэд би лав 5 6 улсын 10-аад хот мотор яваад ирсэн. Тэгээд нөгөө аялах бас дуртай. Дуртай гэх юм уу? Одоо юу гэх юм? Хобби гэх юм уу? Тэгээд нөгөө нэг эхэндээ ингээд нөгөө 1-2 удаа ингээд нөхрөө орхиод ингээд бас аялж ирсэн аахгүй. Тэгээд Москва яваад ч юм уу ингээд нэг үзье гэж бодож байсан хүүхэд ах юм мөрөддөг байсан юм гоё хотолоо. Нөгөө хүүхдүүд нөгөө баг байхаас мэл Орсын шонхор мохор гэж шавлдаг гэсэн аахгүй. Тэгээл нөгөө 10 жилийн сургуульд ороод Москва гэдэг хот байдаг гээл Орс хот гээл тэгээл нөгөө улсын юм хот ингээд мэйслэл ингээл мэдж байгаа шүү дээ бид нар чинь. Тэр үеэсээ л ягаад чи энэ л газар очиж үзэх юмсан гэдэг далд мөрөөдөлтэй байсан. Тэгээд Москва явахдаа би нөхрөө орхио явж ирсэн аахгүй. Тэгээд орхио явахдаа би бүр айгуу сони юм бэлээ.
эрэхтэй би бүр амар их бичлэгтэй зурагтай ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь нөгөө хөөхөө нөхөртөө харуулах гэж бичээд идэг юм байлаа шүү дээ. Сүүлд нь бодсон чинь би нөгөө нөхөртөөгөө хамт аялаад ирсэн чинь зураг бичлэгэн тэгж анхаарахаа болчт юм лээ. Нөгөө харуулах хэлэх хүн хажууд яваад хаар тийм байна. Би эхэндээ ямар их бичлэг хийдэг гэж боддог гэсэн чинь тийм байсан юм билээ. Тэгээ хүн яг нөгөө ингэдэж шүү дээ. Амар гоё амттай мэтгэрээ хайртай хүндээ хамгийн түрүүлж амсуулмаар санагддаг. Гоё юм харахаараа хайртай хүндээ үзүүлмээр санагддаг. Яг тэр л мэдрэмж байна тийм үү? Тэгэл тэнд ээж явахдаа аавда бүр аав ээж хоёрыг ол газар үзүүлэх юмсан гэдэг мэдрэмж бас яг Москвад би авч ирсэн хамгийн анх. Тэгээд нөгөө нэг баяжгсаар бид нар чинь аав ээж хоёр чинь аяллаа гар даахаа болчлоо штэ гэдэг нэг мэдрэмж бол ер нь бол амар тулж байгаа. Би чи өөрөө 4 хүүхэдтэй учраас одоо том хүүхэд маань оюутан. Тэгээд дараагийнх маань энэ жил оюутан болж байна. Том хүүгээ герман улсаас сурч байгаа байхгүй. Тэгээд ер нь бол зардал гараараасаа ингээ ундарч лээ. Гэхдээ би яг ингээ бодонгууд ээж хоёроо би яг мөнгө илүү гарсан оноо хэлүүлнэ гэж байхгүй юм байна да гэдэг юмыг айгуусаа ойлгочоод байна. Тэгэхээр ер нь бол ойрдоо ядчил нэг хэлийн дэс алхуулж үзэх юмсан да гэсэн бодол бас төрж лээ. Ивент тэтгэгч Инраспа хинти алжаав тайлхдаг. Ивент тэтгэгч гоо сайхнаа тоддог. Гоо хатад салон. За та одоо энэ жил яг 40 насны босгыг алхаж байгаа юу? Энд мэдээлэл авсан л та. Арай олон хүн хэлж үгүй. За 40 насны босгыг алхахад за ямар вэ? Ямар мэдрэмж төрж байна? Юунд яраад байгаа юм бол гэд бүр эргцүүлж бодохдоо би одоо богино настай юм шиг байгаа. Тэг амар бодож үзээд тэгээд бодсон чинь угаасаа л нөгөө бидний залуу нас чинь нөгөө хэмжээ хязгаартай шүү дээ. Тэгээд хэмжээ хязгаартай юм дээр амьдарч байгаа нас гэдэг чинь мэдээж бурхнаас өгсөн тоо байгаа тий. Тоон тулахаар мэдээж явна. Тэгэхээр бид нар зав залуу насаараа одоо энэ эрч хүчтэй ядчил өсгөтээр гүйж чадах, өсөрч чадах тий. Энэ насн дээрээ бид нар хэдэн жил амьдрах вэ гэдгээ бодож жоохон яарч нөгөө нэг амьдраад байгаа маань тэр юм болов. Тэгээд нэг гоё байхдаа нэг энэ зэрэгтэй аваа явцсан насан дээрээ нэг жоохон нийгэмд итгэвтэй тий ганцхан өөртөө хайртай биш нийгэмдээ жоохон нөлөөтэй хүн амьтанд нөгөө нэг ингэдэг штеп сайн хүний нэрийг гурав дурсна гэдэг шиг эргээд нэг энэний ээж нэг ийм хүн байсан да тий хүмүүс нэг аач тийм ээж нь тийм юм байсан гэж яриулмааргүй байгаа байхгүй. Тийм учраас хүүхэд төрүүлсэн цагаасаа эхлээл нэг муу юм хийчихгүй юмсан муухай юм ярьчихгүй юмсан гэж бодож эхэлдэг юм билээ. Тэгээд одоо яг 4 хүүхэдтэй болохоор чинь би 4 хүний өмнө хариуцлага үлээж амьдарч байгаа учраас ерөөсөө одоо энэ 40 нас хүрэхэд ч гэсэн охин маань нэгдэг байхгүй. Миний ээж хамгийн гоё. Тэгэл хүүгээсээ би нэг удаа ингэж асуусан. Бидний хүүхэд байхад ингээд 40 настай, 30 настай, 30 гарсан хүмүүс ингээд амар хөгш харагддаг байсан. Одоо ээж нь ингээд энэ насн дээр ирсэн чинь нэг гой залуухан юм шиг гайгүй харагдаад манай үеийнхэн нэг гайгүй харагдаад байгаа шүү дээ. Миний хүү та нарт ер нь бид нар ямар харагддаг вэ гэсэн чи манай хүү урдаас юусэн гэж амар хөгшиж гэж. Тэгэл би бүр за бүгд л тэгж харддаг юм байна. Манай үеийнхнийг энэ үеийнхэн ингэж харж байгаатай адилхан бид нар дээд үеийнхнийгаа тэгж харж байсан тэр үеийнхнээсээ уучлаарай. Одоо тэгтээ 40 хүрсэн чинь 40 гарцсан эгчнэр нөгөө манай айгу үе харагдаад. Айгу хөөхөн айгу гоё залуулгаараа нэх гоё үе тэнгийн нэх гоё. Одоо эсвэл орчин үеийн хүмүүс манай нөгөө нэг миний үеийн харж байсан эгчнэр шиг ах нар шиг өтлөхөө болцсон баг. Нөгөө нэг айгу зэгзгэл нөгөө нэг зэгзээ байгаад байгаа шүү дээ. Нэг анаа нар гоё яадаг гэдэг шиг анаа гэдэг шиг мэдрэмж. Тэгээд 40 нас гэж нөгөө ерөөсөө нэг амар би нэг юу яахгүйгээр акцент өгөхгүйгээр би 30 насаа яаж тэмдэглэсэн гэж бодчих гэж байна. 30 нас үрээ төрсөн өдрөө бүр зад тэмдэглээд. Тэгээ бодсноо ер нь дахиж тэмдэглэхгүй юм байна. Ер нь эн чинь яг эвгүй юм байна. Харин би бас яг энэ жил 30 хүрсэн байхгүй юу. Тэгээд би бас тэгж амар сүртэй мөртөд тэмдэглээгөө бас санаасаа ингээм амар санаа зовх мэдрэмж төрөөд идэм блэ. Амар олон нийтээс үлжээмүүлжээгээр сүртэй болгож ерөөсөө тэгж тэмдэглээгөө. Тэгээ би бас яг бодсон 30 насыг бас амар хөвшин нас гэж бодож исэн. Тэгээ үгүй байгааз. Тийм үгүй яг өөрөө би одоо яг 40 нас хүрсэн чинь нэг гой нас байсан юм лээ. Юун гөгшрөх, юун тэр нэг хачаа хачин нөгөө цэвэршилтийн үе гэдэг шиг юм ярих. Тэгж ярихгүй байсан юм лээ. Тэгэл гой нас бугасаал чигдэх нь яг нөгөө нэг өөртөө цаг завтай болдог, өөртөө цаг зарцуулдаг нас юм байна. Тэгээд яагаад энэ насн дээр би юм гой санагдсан бэ гэвэл
хүүхэд маань одоо бага хүүхэд маань 2 дугаар ангид орж байгаа байхгүй юу? Тэгэнгუთ надад нөгөө өмнө нь тулгамддаг байсан асуудлууд байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд би цэцэрлэгээс хүүхэд авахгүй, сургуульд өгнө, даалгавар хийлгэн тийм л асуудал нь надад. Тэгэнгუთ өмнө нь бол ингээл цэцэрлэгийн юм бэлтгэх одоо надад их цэцэрлэг би яагаад чи хүмүүс заримдаа надтай тэгээд тийм цэцэрлэг хамаарч гэдэг байхгүй. Надад цэцэрлэг айгу төвхтэй санагддаг гэсэн байхгүй. Хүүхдийн нөгөө нэг цаг хугацаа эсвэл өглөө өгөөд орой өгөх нь уулна хүмүүст амар санагдах л ахalta. Гэхдээ надад бол цэцэрлэг айгу төвхтэй санагддаг гэсэн. Эсвэл нөгөө цэцэрлэгийн нөхдүүд өөрснөө төв. Гэхдээ миний дөрөв хөхт уучлаарай төвхтэй байгаагүй шүү. Цэцэрлэгийн нөхдүүд өөрснөө жоохон бидрийг аргашна ингээд идэг байсан байж магадгүй тий. Сургуульд орчхороо хөөхөн бие дагаал сургуульд орчхороо нөгөө нэг гараад байгаа учраас надад сургууль амар санагддаг байж магадгүй. Зөв. Тэгээд нөгөө энэ насан дээр чинь яг өөртөө цаг зарцуулахад яг гоё үе эхэлчихдээ мэлээ. Тэгээд би бас тийм ч орой хөхтэй гаргаагүй, тийм ч эрт хөхтэй гаргаагүй гэж өөрийгөө боддог байхгүй яг л нормалны ер нь бол одоо том хөхт мань болчлоо, бага хөхт мань болчлоо. Яг ингээд гараасаа гаргаад ингээд амьдрал маань хэвэн болчлоо. Яана өнүүд маргааш гэхгүй болчлоо. Тийм учраас өөртөө зарцуулах, өөрийнхөө хоббитэй мөр хөөцөлдөх, найз нөхдөйгөө уулзах цаг маань арай ихсээд ер нь бол нэг юм амьдралаас авах кайф, амьдралаас авах таашаал маань арай ихсээд ирж гин удаа гэж бодоод байгаа шүү дээ. Энэ нас гоё нас. Зөв. Яста гоё минь хурдан төгчөрмөр санагчлаа. Тэр бүх юмыг ойлгодог нас л ах л та тий. Ер нь бол бүх зүйлээ үздгээ үзээд. Ээж аваагаа хайрлах хайрч хүртэл ихсээд ирдэг. Зөв. Яг л хөөрхийн амтад бидрийг яг л энэ насан дээр маань л бид энэ хоёр хүний энэ насан дээр л бид нар ингэж арт нь ингэж исэн байгаа байхгүй юу? 10 өгдөг ч бас чанга шүү дээ. Тэгэл хөөрхийн амтад алинд нь хүрэх гээл завдаг байсан бол доо тий. Тэнгуул ивэдэ тэр хоёрыг хүртэл ингээд хайр маань хүртэл ихсээд л тий. Нөхрөөсөө гарсан юм шиг нөхрөө хайрлахаас илүү би тэр хоёр хүнээс ч гарсан юм унцсан болохоор яаж ч ийсэн би тэр хоёр хүнээс миний хайр би тэр хоёр хүн рүү байнга нөгөө тэмүүлээд идэг. Тэгээд идэг юм уу ээж аваа хоёр маань бас буцаагаад яг ингээд ялх охин дээр ирж байгаа юм шиг эрхлүүлээд идэг байхгүй. Тэгсэн юм уу миний хөө ингэсэн юм уу гээл тэгэл жоохон аав ээжтэйгээ ярихгүй утгаар тунж мэнаа л хоёр чинь яагаад нэг дуудуулж авахгүй байхгүй. Тэгэж мэгэл хөөрхөн. Йоо нөгөө түрүү жил илүү би яг ингээд фэйсбુક үзэж байгаад нэг одонтой ээж юм бичлэг үзчихсэн юм аа. Тэгсэн чинь ингэж хэлжсэн. Нэгдүгээр одонтой л ээжсэн баг. Ер нь бол сайн хантай хүн л олон хүүхэд гарах тийм сэтгэлийн тэнхээтэй байд юм аа. Хандаа баярлаа гэж хэлжсэн байхгүй. Тэр бүх ерөөсөө ингээд бодогдоол гоё юм аа гэдэг бодогдчихсэн. Та тэгвэл одоо яг ханыхаа тухай бахан ярьж өгөөч. Яаж анх танилцж ийсэн бэ? Танаа хань чинь хиний хин гэдэг ямар сайхан залуу вэ гэдэг талаар бидэнд бяцхан ярьж өгөөч. Миний хань чинь бид хоёр бол нас жацсан. Тэгээд би ч хамгийн анх хамбургд гэдэг шүү дээ. Хамбургд гэдэг. Одоо хинтийнхэн бүгдээр хамбургд гэж мэддэг. Дотроо бол хамбургд хинтийн номин хаан гэж янз байгаа шүү дээ. Ресторан дэлгүүрээр өөр нэртэй. Өөр нэртэй том компани байгаа шүү дээ. Манай хинтидэл бас номер 1 гэж явагддаг том толгой компани байгаа. Удирдлагууд ч мундагтай. Тэгээд тийм сайхан компаниас ажлын гараагаа эхэлж тэндээс 4 хүүхэд нэг нөхөртэй болсон да үнэхээр баяртай байдсан шүү дээ. Тэгэхээр нөхөртөөгөө тэр компанидаа танилцаж хамбургд гэдэг газраар углуулсан анхны хос гэж бид хоёр чинь гарч ирж байлаа. Тэгээд тийм сайхан компанид нийгмийн даатгалаа төлүүлээд декретээ аваад тухайн үед чинь бол хувийн компаниуд нийгмийн даатгал төлдөггүй тий. Тэгэл хувийн компанид хүн ороод гараад солигдоол явдаг. Тийм байх үед манай компани чинь ерөөсөө нийгмийн даатгалыг тогтмол төлдөг. Бид нар яг л нөгөө тухайн үед ингэдэг гэсэн чинь бүр цэцэрлэг сургуулийн багш нар манай захирлууд ч аяга мундаг хүмүүс байдаг байхгүй юу. Цэцэрлэг сургуулийн багш нар хүртэл баг энэ ажлыг хийснээс танаад ажилд орох юмсан гэдэг байсан шүү дээ. Тэгээд тэгэх жишээний бодтол нь тэгж нөгөө нэг ажилчтай аягүй гоё дэмждэг, тусалдаг тийм компани. Би тийм компаниас хөлөө олж. Одоо тийм компанид би ороод энэ зэрэгтээ 15 жилийг би тэр компанид өнгөрөөсөн шүү дээ. Бага охиноо жирэмслээ декрет автлаа ажилласан байхгүй юу. Тэгээд баг л нөгөө амьдралынхаа босгыг дагна гэдэг шиг. Тэгээд тийм компани намайг төшөөж туулж тийм газраас би тийм мундаг хантайгаа авчирч энэ амьдралыг босгоогүй бол хаа нэг компанид хаан ч юу ч хийгээ те өдий айгүй л тэндээ тэгээ те сайхан өөрийгөө өнөөдрийн цалин маргаашийн цалингаараа болоод явж гэн гэдэг хэмжээнд хүртлээр явж яах ч биш магадгүй сайн компани буйнд сайн хантай авчирч сайн нөгөө арт хал болж чадаж исэн учраас өөртөө итгэл те тэр компанид тухайн компанида би 15 жил ажиллахдаа бас ингэж боддог байхгүй би тэндээс сурсан юм харилцаа үнцэн гэдэг хоёр юмыг
цэвэрч байх тэргээд надад бас давуу талууд байдаг байхгүй юу. Яагаад гэвэл би тэнд чинь маш олон жил үйлчлэгээний байгууллагад ажилласан хүн чинь хинтээ яаж харьцаа мэднэ те. Тэгээд хүний нүдэн дээр байнга байх чинь яах вэ те. Тэгээд тиймэрхүү юмнуудыг олж авсан болохоор би цалин авангаа сурсан гэж боддیں۔ Цалингаа авангаа цалинтайгаар сурч тэндээс маш их юм авсан. Тэгээд миний ханиг Сүндвэ Хэрлэнбаатар гэдэг. Ер нь бол улсын начин дүүлэн жилтэн гэдэг Баяова гаралтай. Тэгээ манай одоо улсын начин гэдэг манай аймгийн спорт хорооны үүдэн юу н хөшөөн байдаг. Тэгээд манай нөхрийн хувьд бол би гайхаад би манай өвөгийн хөшөө тэндээсэн бол айл өчиг 4 хүүхдээ хөдөлчихөө тийм өвөө чи зогсож байгаа гэж боддог байхгүй. Тэгээд хүүхдүүд нь мэддэггүй би гайхаад. Тийм байна. Тэгээд улсын начин дүүлэмжилтэм гэж мундаг хүний үр удам. Тийм. Хүнийг ер нь удмыг нь те удманс хэр хүмүүс вэ? Сайн хүн үү, муу хүн үү? Тухайн хүн ямар хүн байх гэдэг чинь одоо дээхэн үед бол тэгдэг удам усан дугаагдахгүй те. Эдний удам бол ийм үү те. Ер нь бол одоо ярьдаг штэ. Тэднийх нь нэг бүгдээрээ нэг өндөр бор те. Гэдэг шиг те нэг тиймэрхүү ер нь бол их сайхан удам сайтай, сайн аав ээжтэй манай нөхрийн ээжийн тал гэх юм бол Энтэй аймгийн Баян мөнх сум юм гаралтай хүмүүс байдаг. Тэгээ одоо ч Баян мөнх суманда амьдарч манай хадам ээж бол Энтэй аймагт олон жил ажилласан. Ер нь маш олон хүмүүс таньдий. Тэгээд зөв хүмүүжүүлсэн сайн хүүгийг авч суугаад маш ер нь бол маш аз жаргалтайгаар 20 жилийг хүний амьдрал болсон хань муудах сайдах хаяа нэг үг зөрөхгүй амьдрна гэж бол өстэй утгагүй шүү дээ гэж. Тэгээ хаяа нэг зөрн нийлэн. Гэтэ намайг тэнд явахаар хүмүүс нөхрөө аяг магтдаг гэдэг байхгүй юу. Миний хань магтгаарч мундаг сайн ажилтай төрөлтэй би нэг ингэж нөхөртөө тэгж хэлдэг. Миний хань хүсэл биелүүлэгч гэдэг байхгүй юу. Би ерөнхийд нь сэдвийг ярьчдаг. Ерөнхийдөө нэг ингимээр нэгэд хэлээд өргөчдөг. Тэгэл манай нөхөр боддгийм юм шиг байгаа. Ямар сандаа заримдаа зүүдэлтлээ бодоо нөгөөт. Тэгээд хийя. Би нөгөө тэр хоёлаа тэрийг хийя гэнгүүт би юу лээ яалаа хоёлаа юу хийх гэж байгаа лээ. Нөгөө би яриад өргөцсөн учраас мартчихна. Тэгвэл нөгөөх манай хүн чинь бодоод төлөвлөвөл нөгөөтгөө хийхээр болоол ингээл тэгэл яг хэлсэн хүснэр минь хийгээд тавьчихдээ. Тэгээд би бол нөхрөө бол магтдаг ч дуртай. Сайн хүнтэй суусан. Би ингэдэг байхгүй. Сайн аавтай байх юм бол сайн хүнтэй сууна гэдэг итгэл надад хар багасаа л байдаг гэсэн. Яг хүмүүс нэг ярьдаг гэсэн шүү дээ бид нар 7 8 9 10 дугаар ангид ороход бол нэг охтууд аавтайгаа л ижил хүнтэй суучдаг юм да гэж ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээд хүүхэд болгон сонсдог гэсэн тий. Тэгэнгუთ тухайн үед нь анхандаа нэг жоохон хүүхэд байхдаа бол аавшгаа царайтай хүнтэй суух юм болов уу гэж боддог байсан боловч яг аавшгаа жилтэй хүнтэй суучдаг юм байна. Аавшгаа арчинтай хүнтэй суудаг юм байна. Аавшгаа айр сантай хүнтэй суудаг юм байна. Миний аав чинь юмхныг юм болгочдаг. Маш ажилтай, нутагт тусандаа бас нэр хүндтэй тийм хүн байдаг байхгүй юу? Одоо Энтэй аймгийн нөрөөлөл сумынхан бол андахгүй. Ер нь бол 2 дугаар багийн бригадын засаг дарга гэдгээр нь аюул олон жил засаг даргыг хийсэн. Тэгээд гэдгээр нь андахгүй. Тэгээд тийм хүн байдیں۔ Ер нь бол намайг хүмүүс аавтайгаа ажиллахын царайтай. Би яг аавшгаа царайтай. Тэгээд аавтайгаа ажиллахын царайтай болохоор нутаг усныхан маань настай хүмүүс энэ тэн таарахаараа хөвөн чи Сүхбаатарын охин уу гэж асуудаг байхгүй юу. Тэгэхээр ингээд огшоод байдэн шүү. Баярлаад байдэн шүү. Ягаад ч охин хөхт аавтайгаа адилхан байхаараа баярлдаг юм шиг үлээ. Манай жоохон охин маань нэгдүгс ах. Би аавшгаа царайтай биш гэл ингээл нэг жоохон бахта нэг аавшгаа адилхан болчмор юм шиг нэг биш болчмор юм шиг санагддаг байсан юм шиг байгаа. Аавшгаа царайтай биш, аавшгаа царайгүй гээл тэгснэ нэг болохоор аавшгаа царайтай ээчгээ ааштай гэл ингэдэг гэсэн. Тэгээ одоо яалтчгүй нөгөө хоёр охин аавыгаа дураагаад нэг яалтчгүй адилхан болд юм лээ. Тэгэхээр би бол хүмүүс намайг аавын маань таниад л өө Сүхбаатарын охин уу өстэй сайн үний хөвгч шүү гэд ямар санда тэгж мэгээл яригдахаар би нэгэл хаяа ингээл комментэн дээр маань зураг мөрөнд ор маань өстэй нэрэ мундаг үний хөвгч шүү мөчөө гэл нутгийнхан маань бичсэн байхаар би ингээд аав ээж хоёроо бас баярлдээ. Талархдаг юм. Яах вэ те? Миний аав ээж хоёр тэр нэг газрын том дарга нь болоод энэ тэмдгийн очоод нэг гавьяат нь болоогүй ч гэсэн те нутаг усанда муу юм хийж яваагүй сайн юм хийж яв нөгөө нэг сайн нэртэй явна гэдэг чинь бас бидний өөр хүүхэд бидний бахархал шүү дээ те тэгэл байх гэж боддتي. Юу таны ингээ яриаг сонсч ирсэн чи амар ярих цаа зүйлээ айгу ойлгомжтой тэгсэн мөртлөө маш зэгцтэй айгу тийм найруулгатай айгу гоё хүнд ойлгомжтой яриад байгаа хгүй тэгээ би хасмаар санагтаад хоёр ном унших дуртай юу? Тий би ном унших дуртай. Тэгээд за ямар сэнда
ном эхлүүлчихээр нөгөө дуусгамар санагдаад Санаа намрахгүй. тий санаа амрахгүй. Тэгээд нөгөө одоо сүүлийн үед бас нэг ийм өөртөө номон дээр нөгөө нэг цензуур тавиад байгаа. Жижигхэн хурдан тусдаг ном шиг. Тэгэхгүй л нөгөө ажлаа алдаал гэртээ бүр хэвтэж мөвтөөл уцмцаа унтраачаад нөгөө номыг уншаад хэвтээд байгаа байхгүй. Яг эсвэн дээр завтай байгаа байхгүй. Би тэгээ хүмүүст зааж гараа гэж байгаа. Тэгээд нөгөө ном руу орчоод тэгээд нөгөө шүн мөн ингээд оройтож моройтод байдаг байсан. Тэнгуут одоо сүүлийн үед ерөөсө жоохон амралтаа ихсгий. Ном эхлүүлэхдээ жижигхэн ном эхлэе. Тэгээд ер нь анх би боддог гэсэн хүмүүс яагаад ном уншиж чаддггүй эсвэл ном уншихад юу чухал вэ мохлоо гэдэг надаас өөрхөн асуудаг. Бид чинь бас нэг өөрхөн ном уншдаг нэг гэдэг хэсэг нөхдүүд бас хоорондоо нийлэн солилцсон тэгээд нөгөө санаа бодлоо ярилцсан. Та энийг уншсан юм уу? Энэ ямар вэ? Би унших уу болох уу өнтер гэж мэгэн. Тэгэхээр наадах чинь дэмэдээ. Эсвэл уншиж чи минийхийг авч яваад унш. Гэх хэмжээний тийм номнууд бас байдаг байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нөгөө хол бишийг уншичаад тэндээс би бүр ингэж бодож ирсэн. Яагаад бид нар нэрээ юм болгоныг ийм амар хол эсвэл хэцүүгээр бодоод төсөөлөөд тий яагаад бид нар бүх юмыг ийм амжицсан хойно эсвэл болцсон хойно тий тэгээд яагаад бүх юмыг бид нар нөгөө өөрийнхөө санаанд таарсан хойно болцсон гэж бодох гэдэг бүх юм ойрхон байсан биз дээ. Нэрээ шин биз дээ. Энд чинь бүх юм ийм ойрхон байсан биз дээ. Хол биш гэдэг номыг уншаад би нэлээд идэв хүмүүсийг хол биш номыг уншуулсан. Яагаад гэвэл тэр номон дээр маш их ухаарахаар юм байсан байхгүй юу? Яагаад зэрэгэлдээ хашаанд байгаа ээж аваа чинь тийм хол гэж. Яагаад энүүхэн энэ чинь 160 км давхиад очих ээж аваа чинь тийм хол гэж. Яагаад бид нэр хайртай бүхэндээ цаг завыг гаргаж чадахгүйгээр яагаад гэртээ хараад өдрийн хоолоо идчихэд үр хөвгтэйгээ ширээ тойроо суучих цаг хугацаа чинь тийм хол гэж. Яагаад энд нэг байсан бичиг цаасны ажил, тэнд нэг байсан ажил тэрний дараа үргэлжлэл явна. Яагаад тэрүүхэн цаг хугацааг гэр бүлдээ үр хөвгтдээ зарцуулах чинь тийм хол байгаад байгаа юм бэ? Хайртай хүндээ хайртай шүү гэдгээ хэлжээд гарах. Өглөө нэг үнэрлчээд би нөхрөө бас жоохон эрхлүүлэх дуртай. Өглөөр нь унтж яахт нь ч юм уу, унтж яахт нь би орох юм уу, дандаа үнсчээд ч юм уу үнэрлчээд гардыг. Гэтэ би тэр нас чацууч гэсэн би ер нь яагаад чи жоохон эрхлүүлээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр тэрнийхээ хэрээр буцаад би тэр давсан эрхлүүлэхийг авдаг. Намайг эрхлүүлэх шиг ажлыг тэр хүн сайн хийдэг болохоор тэгдэг бас байж магадгүй. Тэгээ би үл өөр хөвгтдээ ч гэсэн манай жижиг охин одоо энэ хүү мөө маань тэгдэж штт. Ээж гэж ойрлоо. Яасан гэ харан бол. Хайртай шүү. Хайртай шүү гэж хэлэх гэж намайг дууддаг. Тэгэхээр би бас нэг удаа нэг цэцэрлэгийн багшаас нь бас нэг магтаал сонсч ирсэн. Тэгсэн чинь манай том охин шүү дээ. Одоо манай том охин 9 дугаар анги байхгүй юу? Тэгсэн чинь гэртээ ангида хамгийн гэртээ гинэ нэг ангида хамгийн хайртай шүү. Хайр гэдэг үгийг маш их хэлдэг. Хамгийн их инэрэнгүүгээр ингээд нөгөө хүн болгонд хайртай шүү, гоё шүү, сайхан шүү. Тэрний тим юм нь гоё те. Чиний нүмсэн палаач чинь тим гоё те гэд бүх юмыг ийм нэг ийм хамгийн гоё хайраар илэрхийлдэг хүүхэд гээд. Тэг би боддгийн гэртээ л манай хүүхдээ авч байгаа юу гэд багш нь бүр тэгж хэлжсэн аахгүй. Тэнгуут нэрэл тэндээ би чинь маш их хайр гэж нөгөө би манай нөхөр бит хоёр бол хана гэж ярьдаг хүмүүс аахгүй юу. Тэгэд чинь бит хоёр бол хүүхдүүдтэй хайртай шүү, дуртай шүү, хамгийн гоё шүү, хамгийн мундаг шүү. Энэ ертөнцийн дээр миний охин чинь ээжтэй хамгийн их аз жаргалыг бэлгэлсэн шүү. Мэдээж дөрөв хүүхэд маань дөрүүлээ надад аз жаргал бэлгэлж ирж байгаа штэ. Тэнгуут хүүтэйгээ ганцаараа байх юм бол миний хүү чи ээжтэй хамгийн их аз жаргалыг бэлгэлж ирсэн. Миний хүү чинь ээжигээ ийм гоё болгосон. Миний охин чинь л ээжигээ ийм болгосон гэд хүүхэд болгон ээжтэй эрэхтэй ямар нэгэн үн цэнийг бүтээсэн гэдгийг байнга хэлдэг аахгүй. Тэгээ миний хүүхэд надад миний хүслээр ээж аавынхаа хүслээр ээж нь хүсэж анаа нь хүсэж миний охин төрсөн шүү. Гэж хэлж тэгэхээр нөгөө нэг анада ингээл нөгөө хоёр ч муудахгүй гэж байхгүй шүү дээ. Муудан сайдан тэгсэн ч гэсэн ээжээ анаа намайг гаргуулъя гэж гаргасан гэсэн те. Тэгээд ингээ тэр нөгөө анаа яагаад намайг тэгээд амвал хайртай нөгөө нэг дуртай та баг ингэчээд гэдэг ингэдэг юм дотор нь байгаад байгаа байхгүй. Анаа надад дургу биш те гэдэг юмыг давхар ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийг баг гэж бодохгүйгээр хайртай дуртай гэдгээ ээж аавдаа ч гэсэн хайртай дуртай би утсан дээр аавыгаа тэгж чадвал хамгийн агуу. Миний аав хамгийн агуу. Тэгээд тийм ээжигээ хамгийн гоё эмэгтэй гэж чадвал утсан дээр хадгалсан нэрнээсээ би харахтаа л аав залгаж байхад би угаасаа л хамгийн агуу аав залгаж байна. Би тэр дуудлагыг алгасдаггүй.
би мэдсэн тохиолдолд алгасан гэж байхгүй авахаа дуудлагыг бийж байгаа дуудлагыг. Тэгэхээр бид нар хол биш ядчил бид нар холын хол амьдраагүй, холын хол 90 зунд амьдраагүй, сүлжээ олбоогүй нийгэмд амьдраагүй учраас эцэг эхтэй хайртай шүү, дуртай шүү, гоё шүү, сайхан шүү, хайртай үр хөвгттэй, хань ижилтэй энэ үгийг зүгээр хэлчихэж байгаарэ. Хол бишээ наадах чи хэлэхэд амархан чихэн дээр нагаа шүү, утсан дээр чи нагаа шүү гэд би яг тэр номноос уншиж авсан мэдрэмжийг тэгж авч жагаад тэгээ ер нь бол би хүмүүст тэгж хэлдэг. Хол биш юмэг ерөөсөө тэр доор нь хийчихжээ. Яагаад хэлчих болохгүй гэж тий. Яагаад гинти юм амар ойрхон болцсон. Чиний хэлэндээ тэр нэг л өдөр би ээж дээр очиндоо, нэг л өдөр аав дээр очиндоо, нэг л өдөр би тэгэндээгээ явж хахад юу хорвоогийн юм амар юу болцсон шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Би төрсөн дүүгээ алдчихсан. Тэгэхэд би бодчихсон аахгүй. Би хамгийн сүүлд дүүтэйгээ уулзахдаа дүү маань жоохон утсан байсан. Тэгээ тухайн үед би дүүгээ загнаад тэгээд би мэдрэмжээ ингээд дараа нь бодчихсон аахгүй. Тэгээд хамгийн сүүлд дүүтэйгээ таарад хэлсэн үг маань ямар тэнэг үг байсан юм бэ? Би дүүгээ тухайн үед нэг өөрөө ч залуу байсан, дүү маань ч залуу байсан учраас би юмыг мэдээж миний эцэг их л надаас төрүүлж явна, дүүгээс дүүнээс маань төрүүлж явна гэдэг утгаар нь би эцэг ихэл ерөөсөө хайрлаад идэг байсан юм байна. Тэгээд тэр өдөр тэр цагаас хойш тэдэн дүүнэртээ хүртэл дүүнэрийнхээ хүүхдүүдэд хүртэл би ахыхаа хүүхдүүдэд хүртэл анхаарал хандуулж яаж нээж гин гэдэг мэдтэй устай байдаа гэж тэгж боддог болсон. Тэгээд хүний амьдрал ер нь бол амар богино юм билээ. Цаг хугацаа маш хурдан. Чиний хэлж амжаагүй эсвэл дараа нь чи войсаа хараад дараа нь чи мессеж хараад ч юм уу харамсахгүйгээр амьдрах хэрэгтэй. Хүнд хэлэх муухай үг ер нь бол амар нөгөө татаж нөгөө мартаж чадахгүй үгээ тэр хүнийг мартав. Нөгөө нэг муутахаараа тэгдэж ш хүмүүс. Нөгөө ямар нэгэн байдлаар дийлгээд гомдоох гээд те. Би дийлчил би гомдоочих нөгөө гомдоочих юм бол би дийлгээд байгаа мэдрэмжийг авах гээд хүмүүс нөгөө тэр мэдрэмжийг даавах гээд энэний хэлсэн үгнээс муухай үгийг дахиж илүү хэлэх гээд ингэдэг. Тэгэхээр би яг тухайн үед дүүгээ алдахтаа би ер нь бол хүн амар юм амар нөгөө хол биш. Ингээд нөгөө нэг өхөл хүртэл ойрхон байдаг. Маш ойрхон байдаг. Тэгээд би дараа нь дөрөвгөө явуулсан войсоо сонсчоод арайчтай. Амар харамссан. Арайчтай. Тухайн үед нөгөө эхнэр нь төрөх гэдсэн аахгүй юу? Тэгээд би эхнэрийн төрөлгөд би нойргүй шүнжин суугаад ирсэн чинь манай дүү нөгөө урд шүн нуусан гэдэг үедээ дүү маань байдаг. Урд шүн нуусан гэдэг маргааш нөгөө хадам ээж надтай зүг оноод ирээд тэгэн гутаа нөгөө баг хүүхдийг харах хөнгөө гэл үлдсэн юм байлээ л дээ. Тухайн үед би ч нөгөө төрөхдөө айгу өвдөж төрдөг. Тийм учраас би ч нөгөө бэрийгээ өргөдөж байгаа штэ. Ингээ өвдөж яхад нь ингээд байж яхад нь ирдэхгүй ямар тэнэг хүүхэд вэ. Гэл би эмнэлэг дээр миний жоохон уур маань хүрээдсэн учраас би гэрт нь очин готал нуруунд тундурн цохиод авсан. Миний дөгөөр инээгээл гараад гүйжсэн. Тэгээ би тухайн үед бол би дийлчихэж байгаа штэ дүүгээ. Би нэг л зогсон би ер нь нэг зогсон дүү маань гараад гүйсэн. Тэгснэ анаа уучлаарай гэдээ миний хоёр гарыг бариад авч байгаа юм чинь. Тэгэл надаас уучлалтгүйх яах вэ миний дүү хамт насаараа амьдрах хүнээсээ л уучлалтгүй. Их чинь чиний амьдрал бүх насаараа ингэж шамтай зурлаж чиний тулганд байхгүйгаас хойш хамт амьдрах хүнээсээ уучлалтгүйгээд их нэртэрээ очим нэг дөө гэжээсэ. Тэгэхэд би дараа нь тэгэл биний дүү ингээл өнгөрөхөд тухайд тэгээд хүний амьдрал ч амар сонин штэ. Хүн өөр өөрийнхөө анхаарал хандуулдаг. Би төрсөн дөрөв хүүхдэд анхаарал хандуулаад нөхөртөө анхаарал хандуулаад төрсөн эмчээ эцэг их хоёртоо анхаарал хандуулаад бусд нь над руу өвдөж зовж जैन инээ тэр ихчээ инглээ тэглээ тэр төрлөө энэ инглээл гэхгүй л хүний амьдрал тийм болсон шүү дээ. Холдоод явцдаг тий. Яг холдоод идэг. Тийм учраас би эргээд хэсэг хугацаанд дүүтэй ерөөс холбоо барихгүй гэж би шарилт ирнэсэн. Тэгэл хамгийн амар. Тэгэхэд би дүүгээ тэгсэн гэж итгэхгүй маш ихээр итгэж чадахгүйгээр юм шоконд орчоод тэгээд арайчтэй. Тэгэл би сүүлд нь тухайн үед бол би өөрийгөө дүүтэйгээ хамгийн сүүлд хизээ уулзсан яасан юу ч бодов. Тэгээд яаж чадчихэ. Нэг удаа ингэж нэг фэйсбүүкээс амар олон жилийн өмнө харьцажсэн хүний минь харьцаа надад хэрэгтэй болсон байхгүй. Тэгээд би фэйсбүүкийн нөгөө чата маш ихээр ингэ гүйлгэж чаад дүүг мань чад гараад ирдэг байхгүй. Тэгээд би орсон чинь яг миний дээр явуулсан байсан. Тэгэл би харамсаад яа. Тэгэхээр ерөөсөө миний
энэ дээр энийг ярьсан сэдв маань яах гээд байна вэ гэхээр ерөөсөө бүх юм хол биш. Хайрч хол биш, бүлч хол биш. Амьдралч хол биш. Үр хөвгтий чинь шулганах хугацаач хол биш. Ерөөсөө маш хурдан торнод одоо энэ хүмүүс гэдэг штэ. Нөгөө юу лээ? Нэг хүмүүсийн яриад штэ. Ингэчүүл нэг, тэгчүүл нэг тий. Одоо тэрийг хийчихэд нэг тэгэндээ тэрийг дараа жил эсвэл тэгэндээ эдэр гэдэг тий. Дараа сар тэгэндээ ч юм уу тэр мэдрэмжүүдийг битгий тэгж тавиасаа л гэж бодоод. Ер нь бол нэг өөрийнхөө амьдралаас туусан хүний амьдрал би яг жаргал зовлон үздэггүй хүн биш байхгүй. Хүний амьдрал болсон үзэх юм үзэж туулах юм туулна. Хүний амьдрал тохиолох архиудаг ах トゥ байна уу байна. Эцэг үедээ идэн тийм юм байна уу байна. Миний амьдрал мэдээж миний Facebook дээрээ тавьдаг шиг биш аахгүй. Ганцхан Facebook дээрээ би жаргалтай байгаа, сайхан байгаа, сайн байгаа дурсамжуудаа эргэж санах гэж байнга тавьдаг. Тэр болгон маань амьдрал дээр нэг энэ нэг галзар сүөхэн гэдэг шиг биш. Хүний амьдрал янз бүрийн байдаг шүү гэдэг юм ярьж байгаа байхгүй. Зөв. Одоо битэрийн ярилцлага ингээс үлд хүмүүс үзээд угаасаа маш их зүйл ойлгох байх гэж итгэлтэй. Тэнийг бүр ингээд илэн талангуу бүх зүйлээ ингээд гоё ярьж өгч байгаа тас маш их баяртай. Тэг би өгөнд эхлээд ном ярьж хаад нэг юм асуух гэсэн чи хоёлаа шууд яриан дундаа бүр явчлаа. Би ингэж асуух гээд би одоо ингээд 83 настай эмээтэйгээ амьдардаг. Манай эмээ бол маш мундаг уншигч юм байгаа. Одоо ингээд 300-аад ном уншсан. Нацаг дэржийн бүр ингээд 2 тэмдэгтэй ингээд одоо номын сангийн бүр хүндэт уншигч байхгүй. Тэгээ би хажууд нэж манай ингээд номын сангаар 4 ном байдаг боловч би ингээд 3 ном бүтэн уншиж үзээгүй хүн байхгүй. Тэгээ бодож байна. Одоо ингээд хүүхэд залуучуудтай хандаад хэлгээд яг ном уншиж эхлэхэд яг ямар ном уншиж эхлэх ёстой ч юм бэ? Арга барил нь юу вэ? Яаж эхлэх ёстой вэ гэдэг талаар та өөрийнхөө зүгээс бицгаан зөвлөгөө өгч нэг уншаад байгаа. Тэгээд бид нар нөгөө хоорондоо баш уншдаг хүмүүс нэг нөхөрлөөд нийлээд нэг үг солино гэдэг шиг групп байна уу? Үгүй групп биш. Бид нар ингээд нэг юм найзлаад нэг хаяа нэг кофе уучдаг нөхдүүд болчихж байгаа шүү дээ. Тэгэнгუთ бидраас ингээд одоо нэг уншихад юу чухал вэ гэдэг аюух асуулт ирдэг угаасаа. Яавал уншиж сурах уу? Яавал ингэх үү гэх тэгэнгуთ би л хүмүүсийг нэг жоохон номоо хүндэдүүлээд идэг юм уу гэж ойлгодог. Хүнд номноос эхэлдэг. Зөв. Тэг эсвэл нэг жоохон хүний хөгжлийн номнууд хамгийн уйтгартай байдаг аахгүй юу? Тэнгуут зарим нэг над дээр нэг байнга хөгжлөдөг ах маань за ном уншиж эхлэх гэж байгаа чи ном авсан гэдэг аахгүй юу? Гэсэн чи ямар ном авсан их ч юм даа би чи айгүй баярлал хүлээж авч. Тэгсэн чи харийцсан гэж. Тэгэл за хичээндөө наатахаа эхлүүлж. Ер нь номны чинь карьер хол явахгүй нэ гэдэг юм дотор маань орж ирэнгуутаа. Хичт нь уул нэг хүүхэд одоо чамд ном уншиж эхлэх тэр охиндоо тэгж хэлэхгүйгээр би хичт нь уул нэг хөөрхөн ном байгаа штэ. Яг эхлэх гэж байгаа хүнд бол чи энийг нэг уншаад үзэх юм уу? Нөгөөтгөө харьяасаа эхлэх байгаа хүн байгаа байхгүй. Тэгээд энийг нэг үзэх юм уу гэ. Тэгээд би нэг номыг өөрөөсөө сольж өгöd явуулж ирсэн. Тэгээд нэг жоохон номоо хүндэдүүлээд жоохон уйтгартай хүний хөгжлийн номнуудаа ялангуяа нэг жоохон надад уйтгартай нэгэн ижил юмнууд орж ирээд байдаг байхгүй. Тэгээд хүний хөгжлийн номыг би өөрийнхөө зөвлөгөөнд бол нэгийг л уншиж байгаа гэдэг. Тэгээд ерөөхдөө нөгөөдөл чинь тавтагдана. Нөгөөдөл ч ахаа гараад ирдэг учраас нэгийг уншаад тэгээ яг зарим сайн уншдаг хүмүүс бол хэдийч уншиж болно шүү дээ. Орцсон байхад бол наманд орцсон байгаа сайн уншдаг хүмүүс бол үргэлжлүүлэл яваад шүү дээ. Дөнгөж эхэлж байгаа юм чинь тэгш нөгөө өөрийнхөө нөгөө нэг юм утгагүй одоо бид нар бол одоо бидний хамгийн хэрэглээ юу вэ? Утас Facebook тий. Нэг жоохон уйтгартай юмыг үзээд байдгүй үстэй. Тий, гүйлгчдэг шүү дээ. Яг л тэрнтэй адилхан. Тэгэхээр нөгөө өөртөө яг таарсан нөгөө богино тэгсэн мөртлөө нэг юм сонирхолтой энэний ард юу байгаа бол энэ одоо энэ яах чам бол гэдэг юм мэдрэмж төрүүлээд нэг юм ингээд юмар санагдахаар тийм юмнаас эхлүүл их зүгээр санагддаг. Би харнаас нөгөө уншиж сурах гад бас ингээл YouTube-ээр нэлээд бичлэг хайж магаал ганц нэг бичлэг үзэж яхад ингэжсэн хамгийн түрүүнд хүн бол нөгөө өөрийнхөө маш их сонирхдаг зүйлийг эхэлж унших хэрэгтэй гинэ. Тий одоо нөгөө эсвэл ийм нөгөө техник технологийн сонирхолтой хүн байвал тэр чиглэлийн эсвэл тэгээд юу гэдэг эрүүл мэндийн тал сонирхолтой хүн бол тэр талын ч юм уу. Тийм өөрийнхөө сонирхдаг зүйлээ эхлээд унших юм бол унших сонирхол нь маш их төрнөө гэсэн юм байна. Тэр чинь ахгүй юу нөгөө нэг энэний цаана юу байгаа бол ахаад юу байгаа бол тий яг нэг өөрөө сонирхдаг сэдв чинь л чамайг тэг цааш нь хөтлөөд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг хөтлөгдөхөр хэмжээнд сонирхдаг юм руугаа л орж ирэх. Тэгээ хэрвээ модны тухайн юу сонирхдаггүй мод тарь гэж хэлэх юм бол тэр модыг бүр огт тоодгүй хүнд мод тарина. Чи ямар ч байсан мод тарь гэдэг бол хэцүү үстэй тий.
Хэрвээ сонирхдаг надад чамд нэг 3 өрсөлгөө өгөөдвөл вэ яас их баярлах болоо. За хаанаас болох уу гэд. Яг л тэрнтэй адилхан нөгөө өөрийнхөө сонирхдаг юмд л хүн дуралдаг. Тийм. За би ингээд яриан сонсонготаа ингээд маш тийм нэг эерэг хүн байгаад байгаа байхгүй эерэг. Тэгээ тийм айгуу гоё амны бэлэгтэй хүн юм шиг байгаа даа. Дандаа л нэг сайн сайхан зүйл ярьж идэг. Ингээ өөр хүүхдтэйгээ харьцаж байгаа харьцаа ч гэсэн. Та ер нь харилцааны тал дээр юуг анхаардаг вэ? Хамгийн чухал зүйл хүнтэй харилцахад хүн ер нь юуг хамгийн чухал анхаарах хэрэгтэй гэж үздэг вэ? Би бол нэгдүгээрт ерөөсөө нөгөө нэг өөртөө чинь харилцаанд орж байгаа хүний ямар ч гэсэн хамгийн түрүүлээ сонсож байгаа. Сонсохоос эхлэх юм байна харилцаа тийм үү? Сонсохоос тэгээд инээмсэглээд тогтоод авчих. Тийм. Тэгээ ямар ч байсан чи тэр хүн чамд үнэхээр одоо би тэгдэг байхгүй. Хүмүүс намайг заримдаа гэдэг шүү дээ. Чи би ингээ хүмүүсийн постн дээр, комментэн дээр, зурган дээр ч юм ингээд ямар нэгэн байдлаар сэтгэл бичэн шүү дээ. Мэдээж би дандаа сайхан юм бичэн шүү дээ. Хүний гой зураг харчаад муухай юм бичээ суудаг юм гэж байхгүй шүү дээ. Тийм учраас ингээл гой юм биччихэнгүүт зарим нэг надаас асуудаг байхгүй. Чи энэтэй найзлт юм. Чи танд юм уу гэдэг. Чи энэтэй бүр айгүй сониноор хэлэн заяа. Энэнтэй гэж ирээд ингээд нөгөө хүнийг ингээд нэг өөрт нь таагүй гэдгийг шууд илэрч штэ тэр хүн дээр нөгөө хэрэлдэж чадахгүй гэж бодож байна уу? Би нөхөртөө ямарсаа гэж бодож нэг удаа нөхөртөө ер нь бол би хаяа нөхөртөө тэгээ хэлдэг байхгүй. Чи нөгөө хэрэлдэж чадахгүй гэж бодож байна. Би чадна штэ. Тэгэхээр инээд юуртаас би чадна штэ. Чи нөгөө мохоо хэлж чадахгүй гэж бодож байна уу? Би чадна штэ гэдэг байхгүй. Тэгээд би бүх мохоо үгийг мэднэ гэдэг. Тэгээд хэлэхгүй. Тэгээд яагаад гэвэл эрэгтэй хүн ч айгүй инээдтэй шүү дээ. Эмэгтэй хүмүүсийг гомдомхой гэдэг хүмүүс яриад байдаг байхгүй. Үгүй. Эрэгтэй хүмүүс гомдомхой. Амар инээдтэй заяа. Чи намайг нэг удаа тэгж хэлсэнгээ явж иж магадгүй хүмүүс ч эрэгтэй хүмүүс байхгүй. Хүүхнүүд л яах вэ? Нэг найздаа очиж хаста нөгөө хүмүүс чинь тэгээд тэгээд байдгаа дэлгэцдэг учраас цаадах чинь март чинь бид нар чинь март чинь. Тэнгуут нөгөө амар удаан тээж нөгөө дөрвөлээ нэг хайрцагтаа амьдардаг хүн чинь эрэгтэй хүн учраас цаадах чинь маартахгүй гомдол явж байгаа хүн чинь эрэгтэй хүн. Инээдтэй хүмүүс болохоор өдөр бодор эрэгтэй хүмүүсийг гүндүүгөө сайхан ингэж боддог юм. Бүүшцгээ миний бодлоор шүү. Миний бодлоор эрэгтэй хүмүүс айгүй гомдомхой. Юмыг мартаж чаддгүй инээдтэй хүмүүс. Тэгээд би бол хэлэхгүй байл гэж боддгийг. Ерөөсөө муухай юм хэлэхгүй бай, муу юм хэлэхгүй бай. Тэгээд үнэхээр алдаа байна штэ. Алдаа байвал гоёор хэлнэ. Ингэчүүл те. Тэгчүүл те. Миний нэг ингэчүүл те. Уулын тэгдэггүй байсан бол те. Тэгвэл нөгөөд чинь дахиад нэг кокер мөр шүү дээ. Тэгээд би ер нь яг ч тэр өнцгөөр үр хөвгтийнхаа ч гэсэн хүний л үр хөвгт юм чинь алдчих амжил байгаа. Нийгэмдэр харьцаанд орж л байгаа юм чинь хүнд сайн муу юм орж л байгаа. Миний хөвгтүүд ч гэсэн нийгэмшиж जैन, харьцаанд орж जैन, анх удаа амьдарч जैन. Би хүүдээ 2 хүүдээр ингэж хэлдэг гэсэн. Ээж нь яагаад энийг ингэж хоёрд ингэж болохгүй гэдэг аваа гэвэл ээж нь хоёрын насаар амьдэрсэн байхгүй юу? Ээж нь өөрөөсөө ах одоо ээж нь 50 хүнд бол ээж нь зөвлөж мэдэхгүй. Яагаад гэвэл тэр хүний амьдралаар би амьдарч үзээгүй байгаа. Харин та дөрвийн амьдралыг бол би насыг чинь би туулж өнгөрсөн учраас та дөрөвт бол ээж нь яахыг чинь хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө манай том хөөнийг удаа тэгчихсэн. Ээж яг мэддэг байхгүй юу? Тэгсэн чинь манай баг хөө агаатайгаа ээжийн болохгүй наадах чинь тэгэндээ гэсэн юм яг тийм байдаг те агаа гэсэн чинь агаа нь харин тий ээж бүр янз хэлнэ штэ ээжээс зөрөөл үзэнгуул хотлоо байхгүй юм. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг амьдраад үзсэн гэдгээсээ илүү хүүхдүүдийн өөрсний маань нөгөө алдаж онож гიშгэж үзсэн туулсан зам харьцаа нийгэм те нийгэм өөрөө ямар үлээ бид нар чинь өөрөө үл нийгэмдэр амьдраад байна штэ. Тэнгүүт энэ нэг цагаан цаас шиг амьтад чинь гарч ирснэ энэ нийгэмд нухчулмааргүй штэ те. Тэнгүүт одоо жишээ нь би энд нэг хүүхдүүдээ сайхан гээ явж хахад миний хүүхдэнд хаардгуу ч юм уу эсвэл үсэл бодол нээлтгүй хүний ээж ч юм уу эдний хүүхд ийм штэ гэж бодоо сууж хаг бай гэхгүй. Тэгэхээр дөнгөж нийгэм шиг гээд ядж байгаа би бол ээж хүний хувьд сайн талыг л харна. Миний хүүхд алдаж онох уу юм гарч ирэг амьдарч анх удаа үзэж байгаа учраас үзчихлээ. Тэгээд бүр хэд ерөөсөө нэг хүүхдүүдэд хорж ер нь цагддаггүй. Ямар сандал өглөө хичээлд нь хоцорч хорн цайгаа уучаад яв. Яадаг ч гэсэн чиний эрүүл мэнд чухал. Чи цайгаа л уучаад гар гэдгийг. Хоцорсон ч хамаагүй цайгаа.
тэр өдөр нөгөө цайгүй явснараа миний хүүхдээ эрүүл мэндэд хэдэн нэг өдөр, хоёр өдөр нэг алгасаад нэг өдөр гэж явсаар хагаад эрүүл мэндэд нь ямар асуудал тулгарх вэ? Маш хүнд асуудал. Тийм учраас нөглөөний 2 минут 5 минутыг багш нар нь сонсоод яах вэ? Эдний хөвгт хоцороод тэгдэм байна да гэж бодож магадгүй. Гэхдээ би бол чухал юмыг нь чухал гэж боддог. Одоо би яагаад хүүхдүүдийнхаа үнцэн ирээдүй юмд нь санаа зовоод маш олон юмд ингээ хүүхдүүдэд дэмжиж идэгин гэвэл би ирээдүй гэхин төлөө эргээд би миний өөр хүүхдүүд хүүхэд тахта би тэгж үзээгүйгээд байж ах вэ? Би уулын тийм юм сонирхдаг байхад ээж минь намайг тийм юмд явуулцаа гэж зогсож ах вэ? Тэгээд дуртай юм чиний хийж үзмээр байгаа мó гэдэг юмнуудыг ер нь сонсож үзье гэж боддیں۔ Тэгээ яг тэрнтэйгээ ч адилхан би хүмүүсийг бас яг ийм өнцгөр эерэг зүгээр л үр хүүхэдтэй өөрийн чинь үр хүүхэд чамд эрхэн байгаа юм шиг би өөрийнхөө дөрөв хүүхдийг ингэж хайрлцаад хэн нэгний хүүхдийн дор би элдв юм бичээд эсвэл хэн нэгний хүүхдийг би нухчин дараа зогсож яахгүй шүү дээ. Хүний хүүхэд, хүний эхнэр, хүний ээж, хүний нөхөр, хүний хүү те бүгд л адилхан хүн, бүгд л адилхан энэ амьдрал дээр анх удаа амьдарч байгаа хүмүүс. Тийм учраас ерөөсө таалагддагч бай. Таалагддаггүй бол зүгээр алгасчих л та. Тэ? Зүгээр ямар ч байсан нөгөө үнэхээр нөгөө нэг хүмүүс мэдлэмэргүй байвал муухай харж язган жайснаас хараагүй юм шиг явчаач штэ тий. Би бол ийм л баримталтай юм. Ерөөсө тэгээд хүн болгонтэй л эерэг найрсаг хүн болгоныг л ичээд үгээгээл авчдаг. Тий. Ерөөсө ялгаж салгаал тэрэн дарга энэн зэрэг эсвэл энэн албан тушаалтай энэн мөнгөтэй эмчтэй гэдэг ийм үзэл бодол ерөөсө байдгүй. Би ч өөрөө малчны хотноос гарч ирсэн. Гарч ирээд ч одоо ямар одоо энд нэг гарч ирсэн гэж хамарч байгаа болохоос гарч ирээд ч юу шалах вэ? Ер нь бол энэ амьдралын гараа хэлсэн. Эгэлж ирэн л амьдралаар явж байна. Би ингээд одоо яг ингээд ер нь олон нийтийн сүлжээнд ер нь тэгэл анзаараад ангууд дийлэнхтэй нөгөө эмэгтэй хүмүүс ингээд өөрөөс нь илүү гой сайхан бие авч явдаг ингээ эмэгтэй хүмүүст илүү тийм нэг дургу тал анзаарагдаад байдаг байхгүй юу? Ер нь бол би бүр тэрийг тэгээ ойлгодгүй. Би бас мэдгүй өөрөө бас арай эерэг юм аашин. Тиймэрхүү зүйлийг бол амар хүлэн зөвшөөрөл дэмжээл одоо тиймэрхүү зураг мураг гоё эмэгтэй бүсгүй байх юм бол ингээл зүрх мөрх дарж мараал тэгдэг байхгүй. Хүмүүсийг тэгээд хаар би ингээд бүр гайхаад яагаад ингээд идэм бол тоо эсвэл ингээд стрессээ тайлах гад ингээд идэм болов яа гэм бол гэд хэрвээ танд тиймэрхүү зүйл тулгарч исэн бол та тиймэрхүү зүйлд яаж хариулт үзүүлж исэн бэ? Юу нь яаж хүлээж авдаг вэ? Тиймэрхүү зүйл дээр ямар үзэл бодолтой байдаг вэ? Тулгарч байгаагүй бол өнгөрсөн л болчих واخ. Би ер нь бол яг нөгөө нэг яг тэгж нэг над руу бүр нөгөө жичлэн дайрж ах мэдрэмжийг бол яг яг тийм нэг мэдрэмжийг бол ер нь яг тэгсэндээ тэр намайг тэгсэндээ гэдэг юмыг бол авч байгаагүй. Гэтэ яг талдуур хүн тэгж юм лээ гэдэг юмыг бол сонсож байсан шүү дээ тий. Хүн л юм чин чихтэй юм чин тий. Ахаад миний найз нөгөө чам найзтай шүү дээ гэдэг шиг тий. Чиний юмаа яриад байгаа найз чин дахиад цайнаа бас нэг чухал найзтай гэдэг. Тэр шиг нөгөө дамжаад ирдэг тий. Чихэнд чи тэгж бодож гин үү? Үгүй ахгүй юу. Тэгээд надад нэг одоо нэг хүн хэлж ирсэн. Тэгээд би тэр хүнийг ёстой нөгөө тухай үед намайгуу хэм би юу гэдэг шиг тэгж хүлээж авчаад нөгөө үгийн нөгөө дэвэргээгүй үгэнд нь ч имзэглээгүй намайгуу тэгээд очиод мэдээж найз нэм чинь дахиад ярина те надаас үг сонсох гот ч юм уу эсвэл тийм байдал байдаг байж ч юм уу тэгээд нөгөө тухай үедээ угаасаа би тэрэнд нь имзэглээд яах юм бэлээ үнэн ярьсан бол үнэн л үз худлаа ярьсан бол худлаа л юм чинь тэгээд нэг тэрэнд амар автах ямар шаардлагагүй болов гэж бас боддتي. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө нэг нэгнийхээ дээр гаргаад ингээ үзэлцээд байгаа фэйсбүүкүүд бас нэг янз юмуд байдаг шүү дээ. Тэнгуут би тэрийг бодохоор гэдэг байхгүй. Яах гэдэг юм те төмний нүдэн дээр энэ хоёр чинь гэж. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө энэ хоёрыг хэрэлдэж байгааг би сториноос нь хараа бичдэг. Тэгсэн чинь би гэдэг сах тэгсэн чинь нэрэгсэх нөгөө үзэл бодлоо ээжлээл илэрхийлээл тэгээл хэрэлдчихдэг гэнэ л те. Тэгсэн чинь тэгээд би тэгж байгаа. Миний дүү чинь сайхан завтай байгаа юм байна штэ гэсэн. Тэгсэн чинь тий завтай байгаа гэж. Тэгээд нөгөө нэг яг тэр талаар бол би өөр нь бас их өөрөө завгуугаасаа болоод идэх юм уу? Тэгвэл завтай хүмүүс ирвэл тийшнийх нь тий завгуугаасаа болоод тэгээд надад нөгөө тэрэнд зарцуулах энерги бас байхгүй байна. Зөв.
Юу одоо ярианы сэдвээ жоохон өөрчлөөд орон нутагт одоо хуваараа бизнес эрхэлж байгаа хүний хувьд орон нутагт амьдрахын давуу болон сул тал таны хувьд юу ямар байдаг вэ? Юу гэж боддог вэ? Энэ өстэй миний бүр амар гоё хэлэх дуртай. Би орон нутагт амьдрахтаа маш их баярлдаг байхгүй. Яагаад гэж би өдрийн хоолнд мөнгө зарцуулахгүй, өглөөний цайнд мөнгө зарцуулахгүй, орой хоолнд мөнгө зарцуулахгүй гэдэг шиг хөвжирэхгүй, стресстгүй. Яагаад гэвэл би үр хөвгтдээрээ би 5 минут яваал очиж чинь. Манайх гэр хороолт амьдардаг шүү дээ. Тэгээд би үр хөвгтдээрээ 5 минут яваад очиж би гэртээ очиод 5 минут байхад л би гэртээ очиж чинь очиод надад бүтэн хэдэн цаг байна уу те би нөгөө замын төрөлжил өнгөрөх 2 цагийг чинь бид нар гэртээ өстө юу эсийг хийж божигнуулна тэгээд 10 минут явандаа гэж байна. Тэгээд Ивент тэтгэгч Инара спа хинти алжаал тайлах төв. Ивент тэтгэгч гоо сайхнаа тоддог. Гоо хатад салон. Орон нутагт амьдрахын давуу тал нь үнэхээр давуу тал нь бүгд бие биенээ мэддэг. Дээр нь хөгжрөл стресс гэдэг юм бол огт байхгүй учраас тэгээд юм болгоно нэг юм гоё эерэг байдаг. Яагаад гэвэл хэн юу хийж байгаагаа бүгд мэддэг. Тэгээд нөгөө хэн нэгнийг нөгөө муудруулах гээд байгаа үзэл бодол чинь орон нутагт бас гайгүй байдгийн болов гэж боддیں۔ Тэгэхээр хүмүүс байдیں гэдэг тэгжил байдیں۔ Гэхдээ би үл тийм юм хардггүй болохоор тэгээд нөгөө орон нутгийн чинь хөөх юм шүү. Тэгэл бид нар чинь нэг нэгээ дэмжээл хөөх нэгээл тэгэл бүгдээрээ шагвар хамаатасаа дамаар тэгэл гоё штэ тэрний дүүнд манай бэр гэдэг шиг тэгэл явцдаг учраас тэгээд орон нутагт амьдрахын одоо бол нэг хэсэг ингээд нөгөө бидний манай том хүмүүс жоохон байх үед бол сул тал нь юу байдаг гэсэн бэ гэхээр хүүхдийн боловсрал гэдэг байсан. Хүүхдийн нөгөө боловсрал бол бид нар ингээд 10 жилийн боловсралдаа багшаа сонгоод өгч जैन тий. Орон нутгийн давуу тал чинь гоё штэ. Аль сургууль руу хаашаа өстэй нөгөө хэнийхээ хаяган дээр очиод орчдөг гэдэг шиг. Тэгээд сургуулаа сонгочдөг, хаягаа сонгочдөг тий. Тэгээд хэн дуртай багштай аваачаад өгчдөг. Өөрийнхөө сайн гэж бодсон багшд өгнө. Тэгсэн чинь манай хүүгийн одоо 2 хүүгийн маань баг маг үед бол бас нэг жоохон хэцүү надад хотод байсан бол гоё яахгүй юу гэж бодогддог байсан үе нь юунаас болдог вэ гэсэн гэхээр нэмэлт дугуулсан секцүүд аягүй баг байдаг гэсэн. Одоо бол өстэй нэрэ палеатн байна уу, төгөлдөр хуурн байна уу, англи хэл нэ үү, герман хэл нэ үү өстэй нөгөө чийл хүсвэл юу олоод өгж болдог болчлоо. Тэгэхээр орон нутагт бараг хотын бараг төвжрэлд бардаг цагаараа хүүхд чинь илүү хөгжөөд илүү чадамжаад тий өөртөө бараг зарцуулах цаг чинь илүү их гарч ирээд тэгээд байгаа учраас би бол орон нутгийг үнэхээр давуу тал гэж боддог. Тийм ээ. Ер нь ингээд анзаараад мэдээллүүдийг сонсоод хахад ингээд улс бүсийн ингээд олимпиадад ер нь бол орон нутгийнхан л дийлэнх нөгөө тэрүүн байрыг эзэлсэн байдаг тий. Тэр нас тэрнтэй холбоотой байхаа гэж бодож байна. Би ч та зөвлөгөө гэвэл тэгэл өөрийнхөө хобби руу оруулах гэдэг юм. Ногоо тэрээрээ, мод тэрээрээ гэдэг. Ном уншаарай гэж. Тэр шиг тэгээд би ямар ч гэсэн ээжүүдэд бол хамгийн түрүүнд миний хэлэх зөвлөгөө гэвэл хүүхдүүдээ өглөө бүр цайтай гаргаарай. Ямар ч гэсэн цайтай хүүхэд шал өөр шүү. Өсөж байгаа, зутарж байгаа хүүхдийн хажууд өглөөний цайг нь уулгаад сургачаарай. Амьдралын хөвшил болно. Дараа танай хүүхэд нь танаас тусдаа гараад явахтаа ч хүртэл өөр хүүхэд чинь цайгүйгээрээсээ гарч чадхаа болно. Таны хүүхэд хэрвээ охин бол айлын эзэгтэй болно. Үр хүүхдээ цайгүй явуулахгүй болно. Таны хүүхэд хэрвээ хүү бол таны хүү чинь цайгүй гарахгүй учраас цайтай их нэртэй болно. Тийм учраас би ээжүүдийг ерөөсөө өглөөний цайнд анхаарал хандуулаач гэдэг. Өглөөний цай үнэтэй байх албагүй штэ. Манай баг хүүхэд бол одоо аврайн гурал гэдэг. Арвайн гурал, усан чансан шар будаа, тэгэл би чи овёс тараг гэл ерөөсөө өглөөний цайнд бол нэг тэгэл хаяа нэг өглөө коктейл зэгсрээд өгчин. Өглөөл миний хүүхд юм мэдээл гарч ивэл тэр нэг амар үнэтэй байгаа нэг тансаг ширээ засаал нөө зураг авах гээд байгаа биш тийм үстэй. Энийг уучих юм яах вэ? Тэгэл болоо штэ нэг скан хийж өгөөл болоо штэ. Тийм л юм дээр цаг гаргаад хүүхдүүдтэй анхаарал нөгөө итгэм минутанд болгоод өгчих. Өөртөө амархан би үл тийм амар галтгооны мундаг ээж биш. Үнэхээр чадахгүй. Үнэ. Ямар ч байсан ходоодын дөрөвчдөг. Гэхдээ ямар ч байсан би хүүхдүүдээ өглөө цайтай гаргана. Тэгээ өдөр гэр бүлэрээ ширээ тарж хоолоо идэн манах. Тэгээ ямар ч байсан хинэн ч байсан хинтэд бүгдээрээ байгаа л бол би тэд бүгд тавуулаа сууж хоолоо идэн. Тийм цагийг угаасаа тааруулдаг. Тэгээд тэгж галтгоондоо бид нар чинь новтос урагт үздэггүй.
манайх чинь өөрөөсөө тийм нэг айлахгүй. Тэгэхээр би гэр бүлдээ байгаа хоромхон цаг хугацаагаа бүгдийг би утасгүйгээр үр хөвгтөө зарцуул гээгүй байхгүй юу. Ерөөсөө нэг хоолны ширээн дээр болж байгаа тэрх хугацааны нэг хэдэн л минут байгаа ч тий. Хоол идэх хугацаанд л хүүхдүүдээ нэг сайн сонсоод тий хоол яг идж байгаа тэр хугацаанд шулганахыг нь жоохон сонсоод хайраа ярьж болно, тараашаа ярьж болно тий. Бүтэлтэй бүтлгүүгээ ярьж болно. Өнөөдрийн хичээл дээр ямар дүн авснаа ярьж болно. Нэг нэгнээсээ давах гал нөгөө хэд чинь ээж би тэгсэн байхгүй. Ээж намайг сонсохгүй байна. Ээж би тэгсэн байхгүй гэдээ урцалддаг байхгүй. Яг тэрүүхэн тэр хугацааг л гэр бүлдээ зарцуулж байгаа. Тэрэн дээр заавал тэр нэг хоолны 30 минутан дээр уцаа чирж хажуудаа тавьчаал ингээд сууж байгаа ээж аавуудыг би хардаг байхгүй. Би айлд очиж хоол идэх юм шийдэж байгаа шүү дээ. Уцаа үсгээ бойл гэдэг юм. Тийм цаг хугацааг л яг нэг хоолны ширээний ардах тэр хугацаагаа үр хөвгтөө зарцуулаач ядаж штэ. Тэрнээс зөндөө мундаг зохицуулаад явж байгаа ээж аав зөндөө байгаа штэ. Тийм учраас тэгээд би бас нэг би чинь сургуулийн эцгийн зөвлөл хийдэг байхгүй юу. Тэгээд анзаарч байгаа бас нэг ганц нэг юм байдیں۔ Хүүхэд гээд би чинь нөгөө хүүхэд рүү бас их жоохон анхаарах дуртай л да. Хүмүүс бодохдоо яг хөө энэ миний хүүхэд юм хамаатай ингэж бодож магадгүй. Гэхдээ бид нар өөр хүүхэд гаргасан юм чинь тэрнийхээ өмнө жоохон хариуцлага өөрчил гэж хэлмээр санагддаг. Бид нар гаргасан штэ тий. Бид нар төрүүлсэн, бидний хүслээр бий болсон. Тэгээ энэ хүүхэд манайхыг сонгож, энэ хүүхэд энэ сонголтоор өөрийнхөө хүснээр манай гэрт ирээгүй штэ. Хэрвээ бид нар сонголт байдаг бол сонгоогүй тий. Бид нар өөрснөө хүсэж гаргасан учраас энэ гаргаад ирсэн энэ үнэт одоо бол би нөхөртөө тэгж хэлдэг. Чиний хөдлөшгүй хөрөнгүүд гэдэг. Тийм. Нэг ямар сандаа хилээр гарах гад нэг удаа зогсож ирсэн чинь нөгөө намайг хөвгтэйгээ очсон чинь ам ханаа ингээ гаргад. Тэгэхээр би ирж байгаа нөгөө би даалт нь ирж байгаа. Тэгээд нөгөө аав нэрээд урд би нөгөө байраа солиод аршаа зогсож байгаа шүү дээ. Тэгсэн чинь миний ар зогсожсэн залуу тэгчөө үл хөдлөхөд аваад гарлаа та гэж байгаа. Аавыг нь хэлж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар өөрийнхөө үн цэнтэй бүхнээ өөрснөө л хайрлаа штэ. Хинч миний хүүхдийг надаас илүү хайрлахгүй учраас ээж болгон гэр бүл болгон хүүхдтэй жоохон мундаг үнэхээр гоё эднийх хэвээр хүүхдүүд нь мундаг шүү гэж явж байгаа айлга зөндөө байдаг. Гэтэ бас нэг сааны хажуугаар саар гэдэг шиг жоохон анхаарчаасаа гэсэн бас хэлмэр чим шиг санагддаг үе байдаг. Тэгээд надад нэг мэрэгжлийнхээ хувьд надад нэг бас нэг юм хүмүүст хэлмэр бас нэг мэдрэмж байдаг байхгүй. Тэгээд одоо ч манай салбар чи өөрөө нэлээд юм юутай салбар болсон. Эрэлт хэрэгцээтэй салбар болсон байхгүй юу? Зөв. Үсэг анзлахгүй хүн гэж байхгүй болсон. Нүрээ, арсаа, сумусаа, хумсаа гэл тэ багсаа гэл ингээл хийлэхгүй хүн гэж байхгүй болсон. Энэ бол үнэхээр хүчээ авж байгаа манай салбар бол өөрөө бараг яамныхаа төвшөнд солигдохуутсаар ингээд одоо солигдох тухайгаа хүртэл яригдж байгаа юм хүчтэй салбар болж байгаа байхгүй. Тэгвэл энэ салбар дээр би яг өөрийнхөө мэрэгчлэгт хүмүүсийн өмнөөс хэлэхэд жоохон өөрчлөлөгчд гэж байгаа штэ. Өөрчлүүлж байгаа хүмүүс маань жоохон мэдлэгтэй эсвэл нэг жоохон мэдлэг гэх юм уу юу гэх юм. Үгүй соёл биш. Одоо мэдлэгтэй л гэх юм да. Хүнийг зүгээр хаалга татаад явдаг биш. Сонгоцсон сайн тэ мэрэгжсэн хүн дээр нь очиж үйлчлэгээ авч сураад тухайн үедээ хэн нэгэн дээр очиод болохгүй болсон юм байвал ингэж байгаа л одоо нөгөө нэг одоо би чинь ваксыг бол мэрэгжлийн төвшөнд Москвад очиод сураад ирсэн. Тийм хүн байхгүй. Тэгээд яг бодоход бол энийгээ яг ингээд зөв хийхгүйгээр хүний нүрийг түлээд явуулцдаг, сугын түлээд явуулцдаг 2-3 хоног. Наа чин зүгээр штэ. Тэгж байгаа л идэгчдэг штэ гэд хэлээд хаалгаа хааждаг хүмүүс байдаг. Эсвэл тухайн үедээ хэлэхгүй байсан. Наадах чин мөнгөлөг тос төрхэд идэгчдэг штэ гэд хэлждэг хүмүүс байдаг. Эсвэл болцоогийн шал буруу татаад нөгөө тэрнээсээ вакс хийлгэснээсээ эсийн нөгөө нэг өвсний эсрэг тал руу ч юм уу даа ялангуяа эмэгтэйчүүд чинь нөгөө буглаагаар нэг муухай юмнууд үүсгэждэг нөгөө муухай олцдог тэр чинь гоё байх хэрэгтэй тэгэнгүүт тийм юмнуудыг үс даа ялангуяа жоохон залуу охтуудыг бол тэр сугны болцоонууд эмзэг хэцүү байгаа үе байхгүй. Одоо яг шилжилтийн насны охтууд маш их сугны вакс хийлгдэг болсон. Энэ үед нь жоохон хайхрамжтай байхгүй зүгээр л нэг илүүдэл ус биш байхгүй юу. Энд чинь вакс логистик мэрэгжил байхгүй тусгай мэрэгжил. Тэнгууд хин нэг нь хин нэгнийхээ хэд юмыг хараад хийдэг болчдөг гэж болчт юм нэг боддог. Тэнгууд нөгөө хүүхэд маань болцоо дэмий буруу оролцсноос болоод
одоо хөлсний сүүн буруу болсноос болоод буглаад ямар нэгэн байдлаар насан турштай холмос гэдэг элдэн өнгийн юмтай болвол яана вэ тий. Тэгэхээр тэр зүгээр л нэг ус биш байхгүй. Тэрний цаана маш том булчин одоогүй булчин гэж солиорч байна. Булчирхаа ёо. Тий булчирхаа. Тий хөлсний булчирхаа. Тий ёо байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү маягаар жоохон хүмүүс маань өөрснөө ээж аавал зөвлөн штэ. Тийм яхан зүгээр яваад хийлгчих биш. Тэнд нэг тэрэн дээр очиод хийлгчих, энд нэг энэ дээр очиод хийлгчих. Тэ? Нэг нэгнээсээ сонсоод ирдэг ч юм уу, тэ? Тийм байвал зүгээр гэж боддог. Гэтэ нөгөө юу яадаг л да. Хүмүүс маань одоо нэг үе бодвол бас үнцэнтэй ойлгодог. Болчоод тэ бас сайн яжгаар маш их хохирдог хүмүүс байдаг. Би тэгцэн ш тэгчээ, тэнд ороо тэгцэн ш тэгчээ гэд хөөрхөн ирдэг. Хотод зөндөө ер нь дийлэнхтэй нөгөө ингэсэн хүмүүс айгүйх байдаг те. Ерөөсөө тийм гоо сайхан байхаа юмд ордгоо байж байгаа л гинт нөгөө баяр өсөл болохоор гинт нэг жоохон өөрөө өөрчлөлмөр санагтаад орё гэл явгууд яг тийм баяр өслийн үеэр амар их очертой явгууд хөнгөө газар орчдөг те. Хөнгөө газар чинь эвгүй гэсэн үг байгаа байхгүй те. Тэгээ хөөхөө тэгээд би нөгөө баяр Монголын баяр олон байгаа нь бас би биднэртэй ашигтай. Үгүй ашигтайгаас илүү би ингэж боддتي. Монголын баяр олон байгаа нь эмэгтэй хүн ядаж сардаа нэг баяр болоод байгаа учраас сардаа нэг удаа өөрийгөө анхаарах. Энийг би нөгөө өнцгөөс нь хардаг байхгүй. Тэгэхгүй л цаадуулчинд баяр болохгүй л анхаарахгүй явах хүмүүс байна. Бас тийм шүү. Тэр нөгөө нэг миний хувьд бол энгийн үедээ ч гэсэн яг нөгөө нэг үйлчлүүлэгчээ олцсон. Нөгөө нэг тэгээд байнгын үйлчлүүлэгчтэй маш их цагтай байдаг учраас энгийн үед ч баярын үед ч гэсэн дүүрэн байх учраас нөгөө нэг Монгол эмэгтэйчүүд хөрх юм баяр болохоор ядаж март болохоор нэг өөртөө анхаарал арьсандаа нэг нөгөө марс чи баярлж байгаа хаа гэдэг шиг нэг хөөрхөн анхаарал яваад байгаа надад амар хөөрхөн хайр татам харагддаг байхгүй. Яагаад гэвэл тэгхгүй бол цаадуулчин бас нэг хаях гэдэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр гой талаас нь харах юм бол Монголын баяр олон байгаа нь хүмүүсийг өөрт нь анхааруулад байгаа. Тийм биш үү. Бас тэгж харж болно. Тийм бай. Тэгээд нөгөө би ингээ анзаарангууд ер нь ингээл гоо сайхан байханд ороод ер нь тийм инехгүй тийм нэг гунигтай гарч байгаа эмэгтэй ер нь хаврахаарс юм дандаа л нэг аз жаргалтай тий гоё ойлгоцсон. Гэтэ яг ингээд иддэг амар сонь өвсчөнд ороод гарангууд амар гоё заяа. Тэгэл нөгөө дараа нь гэрте очиод өөрөө өвсмөсөө багаал янзлаад гарахаар амар сонь болчихсон. Тэгэхээр жоо сэтгэлээр унаад би ер нь баг тэгж амар өвсмөсөө бол амар янзлаад хомс хуруугаа бол байнга янзлуулж байгаа л та. Тэгээд боддتي ягаад ингэ өвсчөнд ороод гарахаар гоё болтой. Дараа нь ингээд өвсөө угаад өөрөө янзлагаар ингээд идэм бол тоо гэх. Тэг би боддتي. Яг тэрийг нөгөө нэг би ч бас нөгөө өөрөө өвсөгч бүр угааж чадахгүй юм байхгүй юу. Тий дандаа өсчингээр шахуу янзлуулждаг. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг жоохон нэг юмыг ойлгосон нь өөртөө янзлахад амархан болох хэрэгтэй байна. Ингээл нэг хальт татчдаг. Өөрөө хэлбэрхэн янзлахаар өөрөө янзлахад амархан болох хэрэгтэй байна. Хэн нэгний хэв маяг эсвэл хэн нэгний царайнд таарсан хэв маяг биш. Эсвэл тэрийн төөх биш. Тэрийн төөх биш. Янзлахад амархнаар дараа нь өсчингээрээ хүртэл заалгаа штэ. Их чинь энийг ингэчүүл ингэ болчихно зү тий. Та ингээл татчих ийм юмар ингээл гэж иймэрхүү сенсээр ингэчээрээ. Та сенсэндээ бариад ингэчээрээ. За ингээл болоо зү. Болоо. Тэгээл гарчдаг. Тэгээд одоо сүүлийн үед нөгөө өөрт маань амар санагдаад байгаа юм тэр. Тэгэхээр хүмүүс маань нөгөө нэг хит гоё нөгөө нэг хідэн тийш нь татуулаад янзлуулаад нөгөө өсчин дээр ах тавуулах янзын гоё болно штэ. Дараа нь тэрийг харин өөрөө гэрийн нөхцөлтөө янзлахад жоохон амархнаар л янзлуулж ямаар юм байна. Зөв. Иста гоё зөвлөх байна. Би ч гэсэн гоё хэрэгжүүлнэ. Нөөрийг ч гэсэн ингэдэж штэ нөгөө одоо бол нэг хэсгээ бодвол одоо бидний нөгөө нэг намайг залуухан гэвэл одоо амар хөвшөрсөн хүн шиг болох гэдэг. Би залуу хүн шүү. Тэгээ намайг залуухан байхад бүр гоё залуухан байхад бүр гоё. Тий тэр үед ингээд нөгөө нүдийг ингээд гисэн шидээр бодоол. Бараг нөгөө өмссөн палашны дайсэнсных нь өнгөөр боддог байсан. Тэгэл амар дарах зузаан бодоол явуулчихдаг гэсэн. Одоо бол айл болох гоё натуралны айл болох гоё нимгэн байгаал залуухан харагдаал айл болохгүй нөгөө юм ингээд мэддэхгүй тэрэнд ч айгүй нийттэй. Одоо ядчил гэрэл сүдрийн өнгөгт чинь жилээр тавилт нь өөрчлөгдөж байгаа. Хацрын өнгө хүртэл тавилт нь жилээр өөрчлөгдөж байдаг. Одоо жишээ нь 16 онд чинь ингээд анх намайг гоо сайхан сонирхож эхэлж байхад сүдэр мүдрийг ингээд шанаарууга бүтэн тавиал явдаг байсан. Амар тийм гүн байсан те өнгө нь хүртэл тийм гүн. Тэнгуул одоо хацрын өнгө 20 он гээл намайг тэмцээнд орж байгаа үед чинь хацар гэрэл сүдэр хоёр нийлж орж ирдэг болоод ирж исэн. Тэгсэн чинь одоо үл ерөөсөө юу яагаад байгаа байхгүй. Усгаал
Тодорч нь оруулж ирэл. Тэгээд жилээр ингээд нөгөө тренд солигдчихэдэг нь бидрийг бас сурах шалтгаан болж байгаа байхгүй юу? Би мэдээж энэ жилийн хацрын өнгөний тавилт гэрэл сүдрийн өнгөний тавилт өөрчлөгчөд байхад би өнгөрсөн жил эсвэл тэрний өмнөх жилээр энэ хүнийг будаад явуулаад байж болохгүй шүү дээ. Энэ нэг хөдөөнийхний гэдэг шиг нөгөө энэ хэд яг нөгөө байснараа байгаад ах юм бол нөгөө хэд маань хөгжөөд баг өөрснөө бутчаар хэмжээнд болно шүү дээ. Тэгэхээр аль болох нөгөө би нүрийн будах болгондоо би баг хүмүүс маань айгүй хөөрх ш. Будах болгондоо би зааж өгдөг байхгүй. Ортон сууж байгаа. За ингэж байгаарай. За энэ хараа. Энэ айгүй амархан заа ёо. Толинд хараад нүрээ будахтаа ер нь бол энгийн үед гэртээ энийг ингээл тавьчих заа ёо. Энэ амархан шүү гэж байгаа л нэрээ тийм бэ те гэж хөөхөн нэгээр нэг юм ч гэсэн нөгөө нэг ойлгоод дараа нь гэртээ ингээд сурчаасаа гэж бодож хийдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс маань нүүр бодолт хэцүү гэдэг нөгөө тараманасаа гараад нэрээ ингээд баярагч тавиад байсан шүү дээ. Нэрээ баяраа ингэчж байгаарэ гэсэн шүү дээ гэдэг юм ойлголт аваад дараа нь зарим нь хөөхөн гэрэл сүтрээ тавьдаг болчиход орж ирнэ. Ямар вэ гэд. Тэгснээр бүр одоо бүр айгүй хөөхөн ингээд бас зарим хүмүүс маань би өөрөө бутцсан ямар вэ гэд нөгөө жоохон заалгачингуудаа тэгэд хчин нэг өөрөө бутчаад ачнаа хчиндээ жоохон засаад өгчөөрэй гэдэг. Тэгэхээр амар хөөхөн. Тэр хүмүүс чинь надаас юм сураад байна шүү дээ. Тэр нөгөө үйлчлүүлдэг байжгаад үйлчлүүлэхээ болоход миний нөгөө гол зорилго биш байхгүй юу? Үгүй нөгөө байнгын надад үйлчлүүлээд байгаа нь миний гол зорилго биш байхгүй юу? Тэнгууд үйлчлүүлдэг байжгаад тэр хүн өөрөө чаддаг болж байгаа нь надад бүр амар гоо үнс нөгөөд байгаа байхгүй юу? Тэр хүнийг би юм сургаад байна шүү дээ. Тэр хүнийг өөрөө өдөр тутам өөртөө ихтэй байхад нь би туслаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би яг өөрийнхөө чадах хэмжээнд арсны зөвлөгөөч вэ, өсний зөвлөгөөч вэ, нүүр бодлын зөвлөгөөч вэ? Би яг чадах хэмжээндээ тухайн үедээ яг өөртөө тулгамдсан асуудал дээр нь чадж байгаа хэмжээгээр тусламжаа өгөөд нөгөө хүндээ ойлгуулчихж байгаа нь миний бас нөгөө баяраа надад зааж өгсөн дөө гэх тэ дараа нь баяраа анх надад тэг зааж өгч ирсэн энэ яг болоод байгаамаа гэдэл тэр нь аягүй хөөрхөн. Тэгээ хүмүүс нөгөө төвггүйгээр надаас кремний өнгө энэ тэрэгэл асуудаг байхгүй. Тэг надад хүмүүс юм асуухгүй ээ. Хариулаа л. Ер нь гэхдээ ингээм эмхтэн хүмүүс анзаараад тахад яг ингээд дийлэнх асууж байгаа хүмүүс нь яг өөрөө гоё бие авч явдаг харахад тийм гоё эмхтэйчүүдээс илүү их зөвлөгөө авдаг байхгүй. Яг тэр хүмүүс зөвлөгөө өгөхөд яг л тэрийг яг дагдаг. Ягаад тэгэхээр тэр хүн гоё бие авч явж байгаа юм чи яг л тэр хэмжээний мэдлэгтэй байгаа л гэж бодож байгаа байх гэж боддتي. Тэгээ одоо яг миний яг анзаараад байгаа хамгийн чухал зүйл нөгөө нэг өөрийнхөө өнгийг олох юм шиг санагдсан. Яг өөртөө тохирсон өнгийг олох. Тий. Тэгээ яг өнгө гэдэг зүйл гэхдээ амар чухал юм билээ нэрээ. Харин тий. Би ч 22 онд Белогшин мейкапын сургалтанд сууж байхдаа Бельгиэс Чинвагш ирж биднэрт өнгөний сургалт давхар өгчсэн ахтай. Тэгээ би 22 онд хамгийн анх өнгө гэдэг юмыг үе гэж ойлгож ирсэн. Тэгээд өнгө гэдэг маш чухал. Бид нэр нүүр бодолтных нь өнгөн дээр нь нүднийх нь өнгөн дээр нь хазрынх нь өнгөн дээр хүйтэн дулаан өнгийг хавсарч хаяад тэр хүнийг бид нар гоё болгоно гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар тэр хүний өөсөө тодорно. Тийм учраас хүн яагаад яатсан мэддэхгүй өөрхөн харагдаад байдаг чинь ерөөсөө тэр хүн өнгөө зөв болцсон. Тий. Тэгээд тэр тухайн хүний кремний тавилт нь гоё нэмгэн. Тэгээд яг өөрийнхөө цогсон, өөртөө таарсан, суулт, өөртөө таарсан нөгөө одоо нэг хэсэндээ бол товшилт. Нөгөө кремик гэхэд ядчил тавихтаа бараг 30 минут товшдог байхгүй. Тэгээд нөгөө нэг ямар ч тохиолдолд наашаа гарч ирэхгүй. Манай Бэлэ огш хэлдэг юм. Хамгийн гол нь суураа сайн товшоо сурч байгаа. 30 минут болохдоо суур нь хамгийн амархан. Тийм манай бараг 3 минутын төгсөлөө хийсэн. Ерөөс өндөр. Тэгээ хүмүүс бодохдоо бол суур нь хамгийн амархан гэж бодоод байдаг. Өө суур гоё гэж бидний бусад юм гоё болдог. Тийм учраас хамгийн эхлээд суурийн сайн товшоо сурч байгаа. Зөв. Та тэгвэл нөгөө юу яадгүй ер нь хинтээ амигтаа иймэрхүү гоо сайхны зөвлөгөө өгөх сургалт мургалт ч юм уу тиймэрхүү үйл ажиллагаа ер нь явуулж исэн үү явуулдаггүй одоо цаашдаа хүмүүс битээр бичлэгийг үзээ сонирхно шүү дээ. Би одоо ингээд өнгөө мэдэхгүй байна, нүрээ яаж батхаа мэдэхгүй байна. Яг үгээд одоо бодвол комментээр орж ирэх байх гэж би таамаглаж байна. Тэгэх юм бол та яг энэ талаар яг ямар зөвлөгөө мэдээлэл өгдөг талаараа өгдөггүй талаараа. Ер нь бол мөнгөний жолыг олж өгдөггүй гэдэг маань яагаад вэ гэвэл сурсан. Тэгтээ яагаад чи нөгөө хэд их бүр ингээд аягүй олон ажилтаа болчих гээд зөв. Тэгэнгүүт нөгөө хийдэггүй тэр ажлыг тэгээд бас яг тэр маань бас тэгтээ зарим хүмүүс бол чи тодорхойлж хүүгэл тэгжилээдэг зөндөө асуудаг. Тэгтээ манай аймагт ч өөрөө бас тодорхойлоод хийгээд өгч байгаа хүмүүс байдаг болсон шүү дээ. Тэгээд би боддог байхгүй. Хүмүүс
мейкапын сургалт эсвэл арьс арчилгааны зөвлөгөөг бол нэг нэгээр ирээд авч л лээдэг. Өдөр тутамдаа толгой дээр нь сууж байгаа хүн дээ эсвэл нүрийн бодож байгаа хүн дээ ингээд өдөр тутамдаа бол байнгын нөгөө зөвлөгөөгөө өгсөөр л байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө 20,000 үгээр ярьдаг байхгүй юу гэж. Тэгээд яг ярих дуртай шүү дээ. Бид нар чинь чаддаг юм чинь хүн асуух нэг кайфтай байдаг байхгүй юу. Хүн чамаас мэддэг гэд юм асуух ч айгүй үнцэнтэй нэг юм гоё мэдрэмж авдаг. Хүмүүс маань хөрхий асуувал хариулах болов уу үгүй болов уу гэд нөгөө эсвэл нөгөө ирээд зөвлөгөө авчаарай. Би нэрээ сүүлийн үед бас нэг айгүй хөөрхөн ажиглагдаад байгаа юм. Аауд айгүй хөөрхөн мундаг болчиход. Одоо охтуудаа ингээд миний охины тухан дээр ингээд байна. Миний охины нүүрэн дээр ингээд байна гэд охтуудаа хөтлөө явдаг. Аавуудыг айгүй хардаг болсон. Амар хөөрхөн бүр баярламаар мундаг агаацтай. Тэгээд би тэрэнд бас айгүй баярлдаг болсон. Зөв. Айгүй хөөрхөн тэр чинь өөрийнхөө хамгийн үнцэнтэй юм хөтлөө явж штеп. Тийм. Хамгийн үнцэнтэй юм. Тэр зүйлд анхаарал. Хамгийн үнцэнтэй хүнээ хөтлөөд над дээр аваад ирж штеп. Тэр бас үнэхээр үнцэн. За. Тэст маш гоё ярилцлага боллоо. Эхний дугаарын зочин маань маш гайхалтай. Тийм дотоод энергитэй гоё эмхтэй байлаа. Би бүр амар баяртай. Тэгээд за танд одоо эцсийн гин. Сүүлийн гэж юу гэж хэлээ? Сүүлийн гэж хэлж болох. За танд тэгээд микрофон үлдээе. За тэгээд ямар ч гэсэн энэ бид хоёрын ярилцлага таалагдаад үнэхээр таалагдсан бол таалагдж байгаа хүмүүст нь баярлаа. Тэгээд жоохон буруу зуруу ярьсан бол хүлээж аваад тэгээд мэрэгжлийн хүмүүс биш шүү. Ер нь авахын аваад гээхин дээгээрээ гэж юу? Авах гээхийн ухаанаар хандаарэ. Тэгээд ер нь бол намайг дэмжээд намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд үнэхээр их баярлаа. Тэгээд хайртай бүхэндээ хайртай гэдгийг харамгүй хэлж байгаарай л гэж хэлээ да. За баярлалаа. Баяртай дараагийн дугаараар уулзъя. Баяртай.